За бүгдээрээ юу яцхан тэгэхээр манай TBM podcast-ийн маань спешиал дугаар үгээр эхэлж байна. За спешиал дугаар гэж яагаад хэлж байгаагийн учир нь гэвэл манай подкастын зочноор бол миний шав биш өөрөө юм тусдаа community-тэй ингээд арилжаа хийгээд явдаг ашигтай арилжаач pro trader gold hunter гэдэг нэрээр нь хүмүүс мэдэх байх тийм хүн маань орж байна. За тэгээд танилцгоо. Инх баяр. Огон баяр. За инх баяр. За манай gold hunter бол инх баяр охин шүү. За юу байна? Ойр үед юу байна? Тайван тэгэл. Ажил амьдрал арилжаа сайн. Арилжаад байжгүй. Ааха. Зах зээл зүйлүүд жоохон өсөл туналт нэлээ хүчтэй явагдаад. Хүчтэй хөдөлж байна те. Жижиг хөдөлгөөн нь олон пипс явж байна те. Ааха. Дан голд нэр арилждаг. Дан голд. Ааха. 4 жил голд дээр арилжиж байна юм л. Окей. За энэ нэг иймэрхүү хүн байна. За тэгээ хэдүүлээ гоё зочнтойгоо танилцсан. Дээрэс нь уламжлал ёсороо хэдүүлээ гоё энэ зочныхоо сэтгэл зүйн зочноос сэтгэл зүйн асуултуудаа гоё асуугаад явна. Яг ямар хүн юм бэ те? Ямар зан характертай хүн, ямар алдааг өөрөө ямар алдааг янзлаад ашигтай арилжаач болчихв те. За тэгэл ер нь сетап гэл ер нь бол гоё ухнаа. Энэ удаагийн дугаар бусад дугааруудаас арай өөр юмнууд ярих байх. Гэхдээ үндсэн асуултуудаа хэдүүлээ эхлээд асуунаа. За тэгэхээр ерөнхийдөө өөрийгөө танилцуулаач гоё те. Нэр нас те. Ер нь бол юм яг хувийн одоо шил би насаа хэлмээргүй байна гэж байгаа бол хэлэхгүй байж болно. Хувийн юмнуудаа хариулахгүй байж болно. Хит хувийн гэж үзэж байгаа бол хариулахгүй байж болно. Тэгээд хоёлаа явж. За. Нэр нас те ажил мэргэжил гэх намайг Төмөр Адрогт инх баяр гэдэг. Насаа одоо нугаад их хэрэгтэй хүн биз. 41 настай. Аа. Программист нэгтлэн мэргэжилтэй. Аа. Ер нь өмнө худалдааны байгууллагад нэг 12 жил бараг ажилласан. Аа. Эхний 4 хүүхдээ дотоод амьдардаг. Арилжааг бол энэ ковидын дараанаас эхэлж өрнө сонирхож эхэлсэн. Аа. Одоо манай хоёр хүүхд жоохон байсан болохоор гэр бүл айл нэг хүн ажиллая гээд нэг нь хүүхдээ хараад зөөх ажилтаа болохоор эхнэрийн ажлаа хийлгээд өөрөө арилжин дээр суугаад интернетээр ямар ч гэсэн хийж үзэх болж магадгүй гэд суугаад хүүхдээ зөөхөнгөө арилжаа сонирхож эхэлсэн. Ковидоос хойш өрнө. За хоёулаа арилжаа хэрхэн сонирхсан яг тэр замналыг бол хойш яриа. Одоо бол ерөөхдөө танилцсан юм залуу байна. 41 настай, 4 хүүхэдтэй, 3 хүүхэдтэй, нэгтлэн мэргэжилтэй. Нэгтлэн программист мэргэжилтэй. 2 мэргэжилтэй тий. Nice мондаг. Тэгээд амьдралын хэм маягийн чинь тухайд одоо ер нь бол ямархуу байдаг вэ? Ажлын 5 өдөр бол арилжаанд байнга сууна. Full time. Аа. Амралтын 2 өдөр бол гэр бүлтэйгээ заавал зарцуулна. Амралтанд гарна, тархиа байнга амраад гэсэн үг. Тэгээд нэг 3-6 сарын хугацаанд нэг хөдөө гадаа ч юм уу гадагшаа явж заавалч өөрийг амраадаг. Одоо ингээл тэгэхээр амьдралын маягийн хувьд бол өглөөс хэрлээ. Тэгэл цааван дагаад арилж байгаа юм. Тэгэл өглөө гэхээс илүү ер нь бол би дандаа өдөр босдог гэсэн үг. За өдөр босно. Тэгэхээр оройч унтдаг. Дандаа шөнө унтдаг. Тэгээ ер нь бол яг шөнө нэрт унтах боломжгүй байгаад тэгээр бүрийн хөвшүүл болсон. Өглөө өөрөөр дандаа унтдаг. Одоо энээсээ болон салжуул болох гэдэг. Тэгээ энэ хэм маяг бол байнга өргөслөө явж байгаа гэсэн үг. За өдөр сэрэл ерөөдөө төлөвлөгөөнүүдээ гаргаад тэгэл ер нь арилжаач хэдэн цагийн үеэс эхлэх үү? Ихэвчлэн. Яг хөө тэгэл өдөр сэрэл баг арилжаанд орох цагаас хойш арилжаанд байнга. Тийм байдаг баг л та. Гадуур явжсэн ч орж ийн. Ажилдаа байсан ч хараад явж ийн гэсэн үг. Тэнгүүд одоо зүгээр ер нь ингээд анзаарсан юм байгаа шүү дээ. Ихэвчлэн ер нь тэдэн цагуудад л байгаад идэв да. Тэдээс хойш байгаад идэв да гэл. Яг өглөө сэрэл арилжаанд орж байгаа тохиолдол цөөхөн л баг л та. Өглөөг нь өдөр сэрээд. Үгүй эсвэл ерөөсө тэгж хэлж мэдэхгүй байна. Ялгаа байхгүй зүгээр ингээд байнгын тогтмол бас байнга боломж байдаг. Би завтаалт бол тэгэл завгүйсэн чартаа чинь завтай үе дээр илүү төвлөрч суугаад илүү ид гэсэн үг. Nes яг энэ цаг дээр гэж тийм тогтсон цаг бол байхгүй. Хүүхдээ авдаг уу? Хүүхдээ зөө навн байнга. Тэгэхээр чин тэгэл яг 4-өөс жишээлбэл нэг 5-аас 7-гийн хооронд барагтаа харцангуй зөвхөн арилжаанд орж таардаг бах тий. Өнгөрсөн жил бол ер нь бол дандаа өглөө зөвөр өдөр авдаг байсан. 2 жил хүүхдээ зөөж. Сүүлийн жил сургуулийн хатуусаар нь зөвлөхөд ер нь бол авах нь багассан. Гэхдээ зарим өдөр очиж авч нэг сургууль руу зөөдөг. Зүг. За хувийн юм руу ч ороогүй гэж таньдаж. За сэтгэл зүйн асуултуудаа явахаас өмнө танаас нэг юм асууя л та. За би таныг таа гэж явчих те. Насаар бол би 26 настай. Тэгээ 41 настай хүн хэрэг ч одоо үе малтарсан л хүн байгаа те. Юу таны хувьд ямар арилжаасныг ер нь ашигтай арилжаач гэж хэлэх вэ? Скальп трейдерүүд ашигтай арилжаач байгаа.
скальпрод ашигтай арилжаач тий. гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө swing-үүд ч юм уу эсвэл бол position trader-үүд ашигтай арилжаач биш ээ. Хэцүү тэгж хэлэхэд бол одоо яг уу дийлэх мастер голд дээр алтан дээр арилж хийж байгаа. Бусад мажор хослууд бол яг хөдөлгөөн баг. Тэрэн дээр swing явж байгаа хүмүүс бол хэрэг хол явж байгаа бол мэдэх боломжгүй. Гэхдээ ер нь бол алтан дээр дийлэх мас байгаа болохоор алтан дээр swing барихаас илүү scalp trader их байдаг. Scalp-ууд нь ч гэсэн илүү ашигтай ажиллах боломж маш өндөр байдаг гэсэн үг. Тухайн өдрийн рейнж алтны хэвийн рейнж хөдөлгөөн өдрийн 200-300 пипл гэдэг байхгүй юу? Тэр хөдөлгөөний дээшээ доошоо бүх зайд ороод хахад өдрөөс 400-600 пип ярих боломжтой байдаг. Scalp хийж чад бол. Тийм болохоор scalp-рууд илүү байх гэж бодож байна миний хувьд бол. Аха. Тэгэхээр ашигтай арилжаач гэдэг нь илүү ашигтай үнийг хэлж гин гэсэн үг. Тогтмол ашигтай. Тогтмол ашигтай. Тий одоо 7 хоногийн вин рейт юм уу өдрийн вин рейт эсвэл сарах ч юм уу тэгж явж ижил ашигтай арилжаач байгаа. Түүнээс нэг өдөр ашигтай гэж маргааш наалдах бол байнгын гарна гэсэн үг шүү дээ. Зах зээлийг таавалчих болохоор. Тийм болохоор 7 хоног юм уу сараар вин рейтээ хараад тэндэл ашигтай бол ашигтай гэж үзэл явах гэсэн үг. Би бол тэгэл явж байгаа гэсэн үг байна байнга. Аха. Одоо манай сурагчид бол янз бүрээр харил та. Одоо манайд орсон сурагчид бол дандаа ашигтай арилжаач болцсон хүмүүсийг би оруулсан. Тэнгүү тэр хүмүүс бол юу гэж ихвчлэн хариулж байгаа вэ гэхээр ихвчлэн жоох ямар хариултууд ирсэн бэ гэхээр жишээл ерөөсөн мөнгөний менежменттэй хүн бол ашигтай арилжаач байна гэж хариулж байгаа ч нэ. Эсвэл бол одоо сетапта итгэцэн 100% итгэцэн хүн бол ашигтай арилжаач юм аа гэж янз бүрийн үзэл бодол. Би бол ингээл бас бодоод л идэв. Яг ингэ тоочны юу гэхүү гэж бодоод байдаг байхгүй. Тэгэл за эцсийн дүндээ ашигтай үнийг ашигтай гэх юм болов. Эсвэл бол огцом их ашиг хийгээд шатахтаа бас сайн шатаадаг. Гэхдээ тэгээд баг дансыг их бодлож өсгөөд идэх хүнийг ашигтай арилжаач гэх юм болов гэл ингээл янз бүрээр л бодд юм л та. Тэр талаас нь ярих юм бол им коучлоод сэтгэл зүйн талаас нь ч юм уу ярих юм бол ямар үнийг ашигтай арилжаач гэж та хэлэх үү? Яг энэ тухайд бодж үзээгүй ч гэж. Өөрийн гэсэн стап арга барилаа эзэмсчихсэн. Тэгээд тэрүүгээрээ ороод ашигтай арилжаа хийх мөнгөний менежментээр барай явуучих хэрэгтэй гэсэн үг байхгүй. Очиж зүггүй scalp хийгээд ашигтай байгаад гэж байхгүй л дээ. Цаавалж өөрийн гэсэн анализ, техник анализ дээр суурилаад тэрнийхэн дагуу ороод 7 хоногт хэд үе вин рейт вэ? Тэрүүгээр л ашигтай арилжаж үзсэн. Тэгээ байнгын тогтмол арилж хийж байгаа сэтгэл зүйн ч гэсэн тогтворцсон юм гэсэн үг. Өөрийн арга барилаа 100 болцсон тохиолдолд ашигтай арилжаанд руу орох боломж ер нь бол нэлээд өндөр болчихж байгаа гэсэн үг. Окей. За ингэж л үздэг гэсэн өөрийнхөө бодлоо. Аха. За та бол мэдээж өөрийгөө шууд би ашигтай арилжаач гэд итгэл төсөлж чадна тийм ээ. Чадна. Аха. 4 жил энэгээр л амьдрал аваад явж штэ тий. Окей, nice. За тэгвэл одоо хоёулаа сэтгэл зүйн асуултууд руу орноо. Өмнө нь бол бид хоёр нэг ч ярилцаагүй яг ингээл шууд газар дээрээ шууд би биний гоё тодорхойлоод би бинийгааг нь одоо инх хоёр ахаагаа гоё тодорхойлоод явъя гэж ярьсан. За тэгэхээр та интроверт хүн үү, экстраверт хүн үү? Дотгошоогоо хүн үү, гадагшаага хүн үү? дотгошоо байх магадaltaй. Дотгошоо байх магадaltaй. Энэ асуултууд болохоор юу шүү? Арилжаатай холбоогүйгээр та зүгээр яг өөр дээрээ тусгаж аваад хариулна гэсэн үг. Зөв. Ер нь бол дотгошоо хүн тий. Интроверт. За манайхаа интроверт хүн, хоёр дахь интроверт хүн. За интроверт хүн. За тэгмүүд нөгөө юу вэ? Темперамент гэдэг штеп. Хүний одоо нөгөө сангвиник, холерик, меланхолик, флегматик гэдэг дөрвөн англи байна л да. За би танд хэлээд өгье. Сангвиник нь болохоор юм энерги өндөртэй, нээлттэй, өөдрөг, хурдан урамшдаг, сонирхол амархан буурдаг юм хүн. Холерик хүн болохоор шийдэмгий, зоригтой, эрч хүчтэй, түргэн зантай, удирдах чадвартай, түргэн зан асуудал үүсгэж магадгүй юм хүн байт юм байна. Флегматик хүн бол ийм тайван тогтун, хүлээцтэй, тогтвортой хүн. Яардаггүй, аливаад няхуур, заримдаа шийдвэр гаргахтаа удаан байдаг юм сул талтай хүн байна. Меланхолик бол ийм мэдрэмтгий, гүн боддог, гүнзгий мэдрэмжтэй, эмзэг, тэгээ гүн анализ хийх чадвартай, сэтгэл готролдол автах магадлал харьцангуй өндөртэй ийм дөрвөн төрлийн юм байна. Та өөрийгөө алийг гэж тодорхойлох. 2-4-2-оор ер нь л тохирохоор байна. 2-4 1 гэж салахад хэцүү юм байна. 1 гэж салахад хэцүү. Тий. Холерик, меланхолик хоёр талтай тий. Тэгэхээр интроверт угаасаа яг энэ хоёр руу явдъя. Тэгэнгүүт нь шүү дээ энэ хоёрын энэ дөрвөөс үлдсэн одоо энэ дөрвийн зан чанарууд бүгдээрээ танд байгаа зөө. Мэдээж хин нэгэнд их бах хэмжээгээр бүгдэнд нь байгаа шүү дээ. Тэгэнгүүт та нэгийг авч үлдээ гэвэл алийг сонгох вэ? Хоёр дахь л авч үлдэх. За хоёр дахь нь шийдэмгий зоригтой, эрч хүчтэй, түргэн зантай. Тий. Удирдах чадвартай. Тэгээд мэдээж ингээд community үүсгэн байгуулалт явж байгаа гэдэг чинь бас нэг юм байгаад байна шүү дээ. Тохирох боломжтой гэсэн үг. Тий. Сүүлд нэг юм байсан зүгэлсэн мөлий.
Түргэн зан асуудал үүсгэж магадгүй. Тийм яг зөв. За тэгвэл ерөөсө 100% гэж би бол үзэх юм байна. 2 гэж хуваагдахгүйгээр баг интроверт, холерик хүн гэж үзэх юм. Нөгөө монголчууд ч нөгөө нэг мэлэн холерик гэдэг нэг тэнэг гэж ойлгодог байсан те. Яг үндэ зүгээр сэтгэл зүйн нэг ангилт байсан байгаа байхгүй. За тэгэхээр юм холерик хүн байна. За тэгвэл үү штэ. Шийдвэр гаргалт чинь одоо яг яаж болдог вэ? За энэ нь бол 2 ангиллагдж байна. Бодож шийдвэр гаргадаг эсвэл мэдэрч шийдвэр гаргадаг. За яг мэдээж хүн болгон шийдвэр гаргахтаа бол мэдрэмж төрж байгаа, тэгээ бодож байгаа ингээд эцсийн дүгнэлт гаргаж байгаа шүү дээ. Гэхдээ одоо юу гэдгийг яг одоо би ууртай байгаа учраас ч юм уу те. Эсвэл яг одоо надад хэцүү байгаа учраас гээд яг ийм шийдвэр, яг эцсийн шийдвэрийг тэрийг ингээд нэлээд нөлөөлүүлж гаргадаг өө. Эсвэл ерөөсөө за надад одоо хэцүү байгаа нь хамаа байхгүй те. Миний ууртай байгаа хамаахгүй, эсвэл миний баяртай байгаа хамаа байхгүй. Би яг бодоод логиктэй энэ шийдвэрийг гаргана гэж боддгоо. Яг шийдвэрийг яаж гаргадаг вэ? Бодож өөрөө тунгааж хийж гаргадаг гэсэн. Ерөөсөө яг 100% сэтгэл хөдлөлийг бол ерөөсөө огт оролцуулдаг. Яг цааш нь төлөвлөх хичээдэг. Орох байсан ч гэсэн баг зэрэг түлхэл ер нь бол зөв шийдвэр гаргах гэж үздэг гэсэн. За. Боцтой их боддог гэсэн үг. Окей. За тэгвэл амьдралд хэрхэн ханддаг вэ гэж байна. За энэ бол 2 янз байна. Яг хөө мэдээж одоо энэ ингээд хуваагаад тэд ангилж яа, эд ангилж яа гэдэг гэж байна шүү дээ. Тэгэл яг цэвэр ингээд орохгүй шүү дээ. Мэдээж хүн болгон цаад юм байгаа. Бүх юм хүмүүст байгаа шүү дээ, тэ. Тэгэл яг зүгээр яг таны сонголт л чухал гэсэн үг. За, шийдвэр гаргах маягаар ханддаг. Шийдвэрлэх маягаар. Асуудлуудыг ингээд бүгдийг шийдэж явдаг. Шийдэгдэхгүй асуудал ямар нэг асуудал шийдэгдэхгүй бол нэг жоохон хэцүү байдалд ороод тэ. Тэгтээ бас тэрийг одоо заавал шийдэж урагшилдаг. Шийдэхгүй бол амьдрал зогсдог гэсэн үг бас мэдээж биш тийм ээ. Нөгөөх нь бол ийм уян хатан байдлаар амьдралд ханддаг. Гэт ийм 2 ангилж байна. Тайлын сонгох. Эхнийх дээр л. Эхнийх нь шийдвэр гаргах. Асуудлыг бол шийдвэрлэдэг, тэр хүртэл нийцсэн хүртэл явдаг гэсэн. Nice. Судалсан бүр ихсэн бол дуусал нь хийнэ л гэсэн үг. Би бас тийм бохгүй. Сая миний урд орсон, таны урд орсон 4 зочин болохоор дөрүүлээ ингэ амьдрал уян хаттай ханддаг гэсэн хүмүүс баг. Би бол амьдралыг шийдвэрлэх маягаар ханддаг. Таагаас мөн адилхан шийдвэрлэх маягаар ханддаг юм байна. Окей. Интроверт, холерик, бодож шийдвэр гаргадаг, амьдралд шийдвэрлэх маягаар ханддаг ийм хүн байна. За том 5 гэдэг ангилгын. За энэ бол ингэж байна. Та ийм өндөр эсвэл бол энэ харьцангуй бага гэж хэлэх юм. Энэ зан чанаруудаа. Ийм шинийг эрэлхийлэх одоо чадвар, хүсэл өндөр гэж хэлгүй бага гэж хэлэх юм. Өндөр. Сахилга бат төлөвлөлт. Зарим дунд зэрэг. Дунд зэрэг. За нэгийг сонгоё. Их багын нэгийг сонгоё. За дунд зэрэг гэж яг бодож байгаа юм. Тэгээ яг за тэрлүү нь оруулж идаа гэсэн юм байна. За их хэрэг бол оруулаа. За их хэрэг оруулаа. За нийгэмшсэн ийм илэн талангүй байдлын хувьд бага. Бусдад таарах таарамж хувьд их. Сэтгэл хөдлөлөө удирдахын хувьд удирдах чадвар өндөртэй эсвэл багатай. Өндөртэй гэж л үзсэн юм байна. Окей. За бүгдэн дээр нь нэмэх те. За тэгвэл дараагийн ангиллал. За одоо удахгүй дууслаа. Диск гэдэг ангиллал, 4 ангиллал. D буюу dominance буюу одоо та ингээд ийм ноёрхогч төрлийн хүн үү? Эсвэл нөлөөлөгч төрлийн хүн үү? Эсвэл тогтвортой хүн үү? Эсвэл ийм логиктой, нямбай ийм дүн шинжилгээ хийдэг ийм төрлийн хүн үү? Логик сүүлийнх нь. Сүүлийнх нь. Энэ дөрвөөс нэгийг л авчвал үлдсэн чиний юунаас зан чанараас хасъя гэвэл. Сүүлийнх нь л. Логиктой. Ер нь тэгж хардаг. Одоо ноёрхох уу? Эсвэл илүү логиктэй амьдрах уу гэм бол логикоос олох юм шүү дээ. Окей. За. Удирдагч буюу юм хүчтэй шийдэмгий. Бүтээгч буюу юм шинийг эрэлхийлдэг юм уран бүтээлч. Гүн ухаантан буюу юм бодлоготой, ухаалаг. Баатар буюу юм зоригтой, сорилт авч амьдэрдэг. Аль нь вэ та? Гуравдах нь л гэж үздэг юм да. Гүн ухаантан. Яг зүгээр ингэ нэрлэж байгаа болохоос би бол яг арилжааныхаа өөрчлөлт авч үзчих гэсэн үг ер нь л хариулт. амьдрал дээр. Тий адилхан. Амьдрал дээр адилхан. Гүн ухаантай. Буюу ийм бодлоготой ухаалаг байхыг ирмэлцдэг тий. Окей. За ийм хүн байна те. Интроверт, холерик, шийдвэр гаргахтаа бодож шийдвэр гаргадаг, амьдралд бол шийдвэрлэх маягаар ханддаг. За тэгээ ер нь бол ийм шинийг эрэлхийлэх чадвар, сахилга бат, илэн далангүй байдал,
хаттай таарах тарамжийн хувьд болон сэтгэл хөдлөлөө удирдахын хувьд бол бүгдээр нь хай дэвшний. Их гэж тодорхойлно өөрийгөө. Тэгээд ийм логиктой, юм бай дүн шинжилгээ гэдэг гүн ухаантай буюу бодлоготой ухаалаг гэсэн одоо ийм сонголтуудыг хийсэн. Буюу одоо нэг одоо ингээд бидний инх баяр гэдэг үнийг ингээд харах ерөөхдөө цогц юм сэтгэл зүйн юу маань одоо ийм би бүтлээ. За тэгэхээр одоо энэний үр дүнгийн тухайд хоёулаа хоошоо ханаал хийзийнэ. За тэгэхээр одоо арилжааныхаа замналын тухай одоо яриад өгөөч. Арилжаанд париг сонирсон түүхэн Хизэнээс яаж эхлээд дунд нь юу болоод 2019 оноос эхэлсэн ер нь бол. Манай дүү Солонгост идэв гэсэн. Тэнд идэх тийм гэрвт арилж юу авч зардаг гэсэн үг ер нь бол. Тэгээд дүү надад таах юм сонирхоод ийм зах зээл байдсан шүү дээ. Та нэгтлээ юм тооны хүн хэмжээ энийг сонирхоод үзээч гээд. Өөрөө бол хийдэг гэсэн манай дүү. Надад тийг эхлээ цааж өгчээсэн. Тэгэл хэсэг байж байгаа л өөрөө хайцсан. Тэгээ би өөрөө өргөжлүүлэл судлаад гэрвтэйгээр нилээ явж ирсэн юм бол. Биткойны хай шиг нэг өсөлт орж ирээд унах хүртэл гэсэн үг нэг жил гараа. Тэгээд удахгүй үеийн дараа жилийн дараа манай дүү харилж юу гэрвтэй зах зээл уналттай хамснаа форекс хийж үзсэн. Энэ наадтай чинь төсдөн ш та өөрөө ухаад үзгээд. Тэгээ өөр нь би таас нилээ их судалж явжсэн гэсэн үг. Тэгээ дүүгээсээ болж ер нь форекс руу сонирхсан гэсэн үг. арай сороос ш тэ. Тийм гэхдээ ингээд ажлын хажуугаар хаяа нэг үдчихэл болчихдог гэсэн үг нь бол. Нэг дурлаж бүр ингээд оргоо гэхдээ ингээд эндээс мөнгө олж болох боломжтой байдаг гэдгийг гэрвтэйгээ төстэй гэж бодол хийгээ явчихсан гэсэн үг юм. За тэгээд эргэж буцалгүй ковидоос хойш бол 100 оролцож гэлсэн юм байна. 100 судалж гэсэн оролцож байгаа хөт. 100 өдөр шөнөгөөс судалаад хүмүүсээс бичлэг үзээд нэг удаагийн нэг сургалтанд сууж үзсэн нэг сургалт надаасаа толгоон дээр байхад бэлдээ. Би өөр юм аваад үзье гэдэг. Нийлээл долоо гаргаар үтсэн дээр нь л. За тэгээд ер нь бол хизэнээс одоо ажилласаа гарах шийдвэр гаргачих. Одоо фул тайм болчих. Хизэнээс фул тайм болчих. Ковид гарснаас хойш л гэсэн үг. Тийм үү. Ковид гараад бүр юу хийсэн юм биш те? Өөрөө ажилласаа гараагүй. Ковидоос болоод ажилласаа гарсан. Үгүй өөр ажилласаа гарсан гэсэн. За. Ковидор чинь нөгөө нэг зайнаас ажилт өгсөн шүү дээ. Тэгтэн нэг жил нэг би хувийн дэлгүүр ажиллаж үзсэн хүнсний дэлгүүр. Хүнсний дэлгүүр байнгын завгүй байгаад хахаар энийг хийж болохгүй байхгүй. Цаг зоонуудаа гарахгүй өдөржингээс суудаг хүнсний дэлгүүр болохоор тэгэхээр дэлгүүрөө бэлгээгээд дээр нь ингээ манай хоёр хүүхд чинь жоохон байсан болохоор хоёулаа сургууль нэг сургуульд байсан. Байнгын зөв шаардлага чих өглөө өрөөд ажил хийхээр би ажил дээр гараад өглөө өрөө зөөж амжихгүй ажиллахын цагт амжихгүй. Тэгээ ихнэрийн ажил хий би хүүхдээ зөөгөө тавь хажууг нь би форексийг сураад үзтээ хүмүүс болоод байна олоод байт юм байна. Нэг 195 юу 5% нь болдог гэдэг 3-5. Энд нь багчиж чадчих магадгүй үзээ талтай гэдэг. Тэгэл эргэж буцалтгүй ороод амар дараахан ярьж та. Багчиж магадгүй байх үзээ даалт. Би бол тийм бодолтой л орсон яг энэ зах зээл. Тэгээд ингээ арилж явж Telegram группүүдийг ухаж үзээд бичааны багштайгаа таарч ирсэн яг тэр үед. Тэгээд тэр багшаасаа нэлийн их юм суралцчихсан юм байна. Тэр ч одоо юу ашигтай болоод одоо фул тайм болсон гэсэн үг. Эсвэл ашиггүй байхдаа фул тайм болсон юм. Ашиггүй байхдаа л фул тайм суучсан гэсэн үг. Ер нь бол байнгын тасалдгүй 2-3 жил үнээр алдаад явчихсан гэсэн үг. Гэтэ их мөнгөөр биш байнгын нэг өдөрт болсон нэг $100 юм уу $50 цэнэглээл. Би нэг нэгтлэн байсан бол хажуугаар нь хувь тайлан хийдэг байсан. Программист болохоор бас янз бүрийн бас нөгөө нэг хаасалтай. Тийм жижигхэн ингээд тодорхой хэмжээний орлоготой баг их биш ч гэсэн. Тэгээд тэднийг байнгын форекстэй цэвэрлэлцдэг байсан. Энэ хугацаанд одоо гэр бүлийн хүн чинь эсэргүүцэж ирсэн үү? Гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгарч ирсэн үү? Тодорхой яг хүн болгоны толгордог зөвлөж. Баг 3 жил намайг ажиллаа гэж. Өдөр болгол хэлдэг байсан. Нэг л өдөр би эндээс олоос орчин зөв хүлээж болно. Хүн олоод байгаа юм би нэг их болох гээд байна. Би өөрөөсөө ингээ олоо алдаад байна. Манай багш олоод байна. Өөр хүмүүс ч олж болоод байна. Нүдэн дээр олоод байна. Миний ингээ арга барил болохгүй нэг би өдөр шөнөгүй суудаг гэсэн. Шүнс авах хүртэл эрүүл мэндэ бодоод байл. Нэг жижиг компани чамаг ороод хүүхдээ зүгүүд ингээ ажлыг яваа ямар ч оролдохгүй байнгын л алдаад ингээл хэцүү эзэндээ байна. Тэгээд одоо тэр 3 жилийн энэ эсэргүүцлийг одоо яаж тавьж байгаа юм? Тэр ингээл би чаднаа болно хүн болгоод байгаа юм болгон зүгээр би ажилд орохгүй би ахиж хүний дор ажиллахгүй гэж өөртөө бүр ингээ тавьсан. Тэгээд энэ зах зээлийг олох боломж бол зөндөө байна хүмүүс ч болоод байна гэд эргэж буцалтгүй юм шийдсэн. Би хизээч ажилд орохгүй. Би нэг газар 12 жил ажилласан. Одоо би тэгж хүний дор ажиллахгүй. Биний хамаг
хамгийн их цаг хугацааг би тэнд ингээд цац хэрэг би тэнд удаан ажиллаг байсан бол өнөөдөр бидний амжилт өөр байх боломж байсан. Тийм шүү дээ. Надад нөөц байсан. Би өөрөө мэдчихээн гэдэг. Тийм болохоор би энэ зах зээлээс гарахгүй байна. Би үр тавьж, зээл тавьж энэ арилжаанд орохгүй байгаа. Хийсэн жоохон олж байгаа мөнгөөр орж байгааг мэдчихэж байгаа байхгүй байна. Гэхдээ яг нь илүү гарах юм байхгүй. Зээлээ төлөөл ингээд таардаг. Таарад явжсан болохоор бас гайг өнгөрсөн байж магадгүй юм дээ. Ер нь бол байнгын ажилд ор гэдэг гэсэн ер нь. Манай ихнэр бол ээж аваад хүртэл хэлдэг байсан ер нь. Найз нөхдөд хүртэл ингээд ажилгүй болоод тань нөхөр. Найз нэг л өдөр олно гэл. Уулз болгондоо л хэлсэн нэг л өдөр олдог бол энэ зах зээлс. нөгөөд нь худлаа даа гэл. Хэцүү ч юм мөрөдөө тоглоом манай найз тэгж ярьдаг. Нөгөө тоглоомоо тоглож байгаа гэж асуудаг байнга. Одоо ч хүртэл тийм. Харин тийм хүмүүс тоглох моглох гэж яриад байдаг. Тэр жоохон муухай дээ. Энд чинь уг нь бол бүр айгүй юм профешнл төвшний юм байх тийм ээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй олон зах зээл. Тий. Манай ихнэр бол ерөөс намайг дэмжсээр байгаа л тэгэл үдэг хүрсэн. Тэгэхээр би тийм ч одоогор үзээгүй л. Тэгэл одоо яг яаж тавж гардаг вэ? Бодхоос надад жоохон хэцүү санагдаад байгаа байхгүй. Хэцүү. Тэгэл одоо тэгэл яаж тавж гарах байлаа гэсэн тэгэл нэгэн шийдсэн хүн бол тэгэл яаж ингэж аргаа болж байна тийм ээ. Ааха. За ерөөхдөө бол ийм замталтай тэгээд тэгэхээр хэдэн жилийн өмнөөс full time сууж эхэлсэн гэсэн үг үү? 21 оноос хойш. 21 оноос хойш. Ч баг 3 4 жил өнгөрсөн. Ямар ойрхон сонсогдож байгаа мөртлөө олон жилээ тийм. 2 жил крипто сонирхож байгаа л крипто зах зээл туналтанд ороод өнгөт нь форекс оролцож үзэл. Тэгэл full time болсон бол 21 оноос тийм. 19 оноос эхлээ full time 21. За тэгээ хизээ ашигт орсон би. Одоо өнгөрсөн жилээс ер нь л жил гарны өмнө юм байна. Би одоо ингээд зүгээр яг бодоод өөрөө хизээ ашигт орсон бэ гэдгээ бодохоор нөгөө нэг нийт алдсан мөнгө маань тэг болсон үед би тэгж бодож эхэлсэн байхгүй. Тэгж одоо тооцож үзсэн үү та? Хувийн тайлан гаргасан юм байна шүү дээ. Би нэгтлэн болохоор яг тэгж тооцдог. Харин яг тэгж тооцдог байх. Би сарын алдагдлаа, өдрийн алдагдлаа гэж бодсон. Сүүлдээ тоо өндөрсөд ирэнгүүт харахаа байсан тэрийг. Ааха. 2 3 сарын өмнө жилээр нэгтгэе явж гэсэн. Одоо хүртэл миний тийм байлууд хэд хит алдсан гэдэг. Ааха. Тэгээд яг 2 жилийн өмнөөс нэг фан тэгээд зах зээл дээр нэлээд дэлгэрч эхэлсэн шүү дээ. FT хүмүүс эхлэв те. FT хүмүүс эхлэх нь юу байсан вэ? MyForex фан. Тийм MyForex. Би тэрэн дээр 9 сарын хугацаанд тасралтгүй хийсэн өдөр болох. Бараг 70 80 тонн шатасан байсан баха. 70 80. Тийм. Хүмүүс 10 20 гэж би бол 70 80. Нэг эхлээд бол ингээл нэг $50-аар нэг 10 20 мянган тас авирдаг гэсэн баг. Тэгээд тэр чинь нэг давхгүйс 7 он ирэл данс руу орох нэг сар марга амар олон хугацаар цэлдэж шүү дээ. Яг мөнгө таттлаа бол яг 2 сар болдог байхгүй. Тэгэл эхний 2 3 сараар ер нь бол тэр сараар нэг яваад байгаа. Яг рил рүү ороод шатаж гэсэн. Тэг бүр аргаа ороод эндээс хүмүүс болоод байгаа юм чинь гээд дахиад нэг арга барил болохгүй ингээл дахиад авах шүү дээ. Тэгээс үлдээ зэрэг авч эхэлдэг гэсэн таасыг. Нэг авахдаа 2 3-аар нь авчдаг гэсэн үг. Нэг дансан дээр ч нөгөө нэг өдрийн асар 5% рисктэй байдсан шүү дээ. Тийм. Би яг тооцоолж байгаа яг бүр ингээд $1 центээр нь бүр тооцож байгаа тавьчихдаг гэсэн. Ааха. Тэгэл тэр өдрөө ялж болчихгоо дараагийн дансаар ордог гэсэн үг ээжлээд. Тэгээ нөгөө арилжааны 5 хоногт forfeit хийж болчихдог гэсэн. Өнгөө тэрийг болчихгоо дараагийн дансан дээр арилж байгаа гэдэг. Тэгээ ингээд рил рүү оронгод 14 хоног татчих эхэлдэг гэсэн байхгүй юу? Тэгээ тэр хугацаанд шатаач. Үгүй тэгэнгүүт тэр цикл холдоод байгаа байхгүй юу? Би өдөр болгон амьдрын ажилгүй болохоор амьдрал нэг болоод тэгэхээр ингээд нэг дансаасаа татаад нөгөөдг нь дараагийнхан 3 4 хоногийн зайтай байх гэдэг. Ингээд араас нь үргэлжлүүлээд ингээд яваадсан. 8 сарын хугацаанд тэгэл байнгын шаталтал гэсэн. 1 2-оор нь аваад шатаагаас нэмэр байхгүй болсон. Тэгээд даашлаа нэг болохгүй нэ гэдэг. Сүүл рүүгээ юу аажсан нөгөө нэг фейс 1 2-ын дандаа шууд фул марч шахчихдаг гэсэн юм шууд. 5% дээр нь шууд барил. Эхлээл бол нэг юм 2 цаг юм яг эсвэл хөдөлгөөнтэй үед юм уу Аз хийсэн тэр голцоо хэлждэг гэсэн хэрэг тэр үед. Яг тэр сприт хилдээс болоод шатчих магадлал өндөр байдаг болохоор. Тийм. Тэгээ ер нь тэр арилж байгаа нөгөө фейс 1 2-ыг бол давах нэг асуудалгүй болцсон. Яаж ч авсан би даваад орчдөг гэсэн юм. Тэгээ рил рүү ороод 29 хоног дээр нь 28 хоног дээр нь дансаад өндөр шатчихсан. Амар сэтгэл зүй нөлөөлжсэн гэсэн үг байхгүй юу? Ингээд болчлоо гэж. Миний бодлоор гаргасан гол алдаач юу юм биш үү? Давах тэр процесс чинь гамбл байсан учраас рил болгоч таацсан юм болов уу? Та юу гэж бодож байна? Яг нөгөө бодит мөнгө бодит биш хоёр гэдэг ялгаа бол надад нөлөөлсөн гэж боддог. Бас тийм ба. Ягаад гэвэл нэг энэ дээр би шатвал $100 шатна.
рил данс руу ороод ирэнгүүт нэг дансаа шатаачвал би дахиад 3 сарын хугацаанд надад хэрэг болно гэдэг. Энэ сэтгэл зүг ингээд би ингээд яг рил дансан дээр авч дарамтанд ороод шүү дээ. Аа. Тэгээ энээс гарахын тулд нөгөө зэрэг данс авч явчихсан. Хүмүүс яг нэгийг авчаал нэг 2 сар мар хэрэглээд идэв юм шиг байна. Хэцүү байхгүй юу? Тэгээ мөнгөний менежмент барьж сурна, дээр нь оролтуудаа төгс болгож ийж орно гэж амар олон шалгууртай. Зүгээр нэг $100 бодит дансыг өсгснээс юуны фандын данс ч амар өндөр шалгууртай байхгүй. Тэгээ би энэ дансыг давж ийж би рил данс руу орсон ч гэсэн ашигтай харилцдаг болохгүй л энэ дээр энийг давж чадахгүй бол хэцүү болчихно гэдэг. Тэгээд данснуудаа 2-3 навч явж байгаад нэг 8 дахь сараас нь илүүтэй нэг данснаас татчих үзсэн. 2 данснаас зэрэг. За. $10,000 яг. Ааха. Тэгэл амар орон ороод тэр дансаа 3 сарын хугацаанд би ер нь бол татчихгүй юу татсан. Гэтэ шатаасан 3 сарын дараа. Тэгээд дахиад яг энэ процессороо нэлийн хэдэн данс авсан. Тэгээд яг бодлого хийж байгаа 9 сарын 30-нд My Forex банд харагдал. Харин тэгсэндээ би 4 рил данстай байсан гэсэн үг. Рил данс татчихсан 4 данс байсан гэсэн үг. Ааха. Би яг ингээд 3 4 хоногийн зайтал мөнгө таталцдаг гэсэн үг. Тэгэхээр олон данстай болохоор өдрийн 5% рискэн дээр чамгч нэг 2 өрөө үргэлжил дараагийн дансаар орж ижил яваад гэсэн үг. Тэгээ өдөрт 300-аас 500 мянга хамаагүй ингээд баг байсан ч гэсэн хамаагүй ингээд орчил дараагийн дансаар ижлээд ингээд системтэй одоо ингээд баг багаар явчихсан гэсэн үг. Дансаа шатахгүй бариад. Зүг. Тэгээ 70-80 фанд. Шатаас нь бол тийм байгаа. Ааха. Ер нь бол биний 70 хэд байлээ би тоолж үзсэн л дээ. Зөө. Ягаад гэвэл нөгөө нэг санхүүгийн болохоор Ааха. рил дансан дээр хитэн дүүрэг алдснаа тооцоолоод фанд дээр хитийг алж чадаад би фандаас буцааж мөнгө авч чадах гэж үзчихсэн байхгүй юу. Ийм хэмжээний ашиг хийвэл би фандын алдагдлаа нөхчих юм байна. Зөвхөн авсан явуул нөхөн тэгж тооцоолж явчихсан гэсэн. Nice. Нэгтлэн болохоор байнгын тооцоолттой явдаг бүх юм. Тэгээ нарийн биш яг нөгөө нэг санхүүгийн сахилах баттай энэ алдагдлаа хизээ нөхөж гарч чадахгүй гэдэг байнг үздэг байсан гэсэн. За тэгээ хизээ нойллоо алдагдал. Нийт алдагдал. 9 сарын дараагаас ингэ нөлсөн гэсэн үг. 9 сарын дараагаас хизээнээс 9 сарын дараагаас юм. Нэг нөгөө фанд ихэлснээс хойш үг. Фанд ч одоо 22 одоо ингээд рил дээр хэлсэн юм да. Одоо ингээд ер нь 19 оноос эхлээл алдсан бүхэл мөнгө. Фанд авсан 19 оноос 21 онд бол ер нь яг крипто дээр ер нь бол алдчихсан гэсэн үг. Тэгээ тэрийг бол тооцоогүй юу? Тэрийг бол тооцох тэр их биш баг нүг хаяал нэг ажлынхан заваар тэтгсэн гэсэн. 21 оноос бол яг ингээд Forex дээр дандаа рил тасаар харилцсан. Би демод нусаар нь хэлж үзэг. Би бас $10 $20 байсан ч гэсэн ягаад демод нас сэтгэлцүүд угаасаа нөлөөлж. Харин би бас ерөөсөө энийг давж орж гарахгүй бол хүмүүс болохгүй гэдэг нь би демод насан дээр хийж үзэл байсан. Яг хөө хийж үзэх чих нэг тухайн брокерийн сприд нь ямар байна? Тийм. Хөдөлгөөний юунууд нь зүг байна уу гэж үзэх гэж демодоор туршиж үзсэн. Тэрнээс л демодоор удаан хугацаанд арилж үзэг. Би ч гэсэн ерөөсөө демо огт арилжахгүй дандаа л рилээр зүтгээд байсан. Тэгээ фанд чинь нэлээд алдартай байсан шүү дээ. Нэлээд олон Монголын зохицолд нэлээд олон My Forex эвтэмээр зэрэг явж байсан. Би My Forex юм дээрээс нэлээд таталцж байсан. 14 оны хугацаанд $50,000 татчихсан гэдэг л 2-7 оны хугацаанд. Зөө. Тэгэл өмнөх алдагдлууд эрс багасч байгааг мэдчихэж байгаа юм. Таймсан дүнгууд байгаа юм чи. Тэгээд уул нь яг гоё ингээд ашигтай ингээд үргэлжлээд явах нь тэгээд нэг 2 сар үргэлжлээл тэгээд ер нь бол тэр фанд зогссон гэсэн. Харин тэгэхэр чин фанд авч эхэлснээс 9 сарын дараа гэхээр оноор нилээд өгчгөө. 23 оны болов гэж бодлоо. За 23 онд. Окей. Nice. Тэгээд тэр үеийн гоё мэдрэмж филинг юу байв да. Би бол бүр ингээд би хамгийн түрүүнд багштай хэлчихсэн ингээд. Би ингээд 2 дансыг зэрэг явж байгаад ингээд 8-аас нэг нь $12,000 нэгсэн чинь шууд намайг тат гэчихгүй. Би хоёуланг нь 10 өргөчмөр нэгээд нэг арилжинд ороод 2-2,000-ыг алдцсан гэхэд. Тэгээ маргааш нь буцаж нөхөд болонгоо дараа болонгоо татаад ах одоо ийм их мөнгө татчих үзэж байна. Багштай ингээд харуулад. Багш нь болохоор яг ямар арга барилын багш вэ? Эсвэл ер нь зүгээр ла кентлцдэг юм шүү дээ гэсэн үг юм. Одоо хүртэл тэр арга барилыг адилждаг гэсэн үг юм л. Окей. За тэгээд тэндээс хойш 23 оноос хойш тэгээд ер нь Telegram руу нээсэн юм уу? Одоо ер нь таны сошиал 23 оны активитинууд ер нь юу байна? Telegram групп 1000 гар үнэтэй. 23 оноос хойш нэшлж байгаа юм. 2 жил гараад байна. Өөр активити бол байхгүй. Тан Telegram уу тий? Тан Telegram бол гэсэн үг. Хүмүүс Telegram-аар хязгаарлалт Facebook дээр болон Facebook тэгээд олон сууг байхаар нүр ганцаараа бүх юм хийдэг болохоор цаг зав гарахгүй ингээд анхаарал амар сарндаг. Тийм болохоор ганцхан Telegram-аар л ажиллаж явчихсан. Окей. За тэгээд одоо ер нь community-тэйгээ ер нь юу хийдэг вэ?
арилж байгаа арга барилаа зааж өгнө. Байнгын идэ өгнө. Сигнал өгдөг гэсэн үг. Байнгын сигнал өгдөг. Зөвхөн Айдиа юу эсвэл сигнал уу? сигнал идэ аль. Аль. Ааха. Идэхээс сигнал өгөх нэрвчлсэн ер нь бол нэг дундад чинь нэг хасах 50 pps топлостой харилж нөрдөг гэсэн үг. Аа. 1 минутын нэг урт кандалтай л тэнц. Нэг 2 кандалын зүрхтэй 1 минутын тий. Одоо бол яг гоо тийм байгаа. Хуучин бол тийм биш байсан шүү дээ. Ааха. Одоо бол тийм болсон. Тэгээ сигнал өгөх чинь жоохон хэцүү. Эхний 6 сар ер нь сэтгэл зүйд нөлөөс үлдээ арилж байгаа ч гэж таа байсан. Аа. За топлос авчихгүй тэрэндээ санаа зовоод өөрийнхөө арилжаанд орохгүй зөвхөн өгсөн сигналын дагуу типи хүрхүү гэж хараад үйждэг. Тий. Яг тийм намайг дагаж байгаа хүмүүс мөнгөөр орж байгаа. Энэ буруу явж үлдэн хүмүүс мөнгө алдчихсан гэд тэр сэтгэл зүг тогтоох 6 сар болсон. Нэг ягаад ингээд сигнал өгөхөр шийдээд тэгээд тийм сэтгэл зүй асуудалд ороод тэгээд тогтоовоо. Өөрөө энэ цагтад айгүй их алдсан 8 их цаг хугацаа зарцуулсан болохоор хүмүүст ингээд над чиг хүмүүс зөндөл байгаа чинь арилжаанд орж хүн болгоо мөнгө олох гэж орж ирж байгаа. Гэтэ мөнгөө өсгөх гэж орж ирдэг хүн зах зээл дээр байхгүй. Тийм болохоор энд над чиг замыг туулсан байгаа юм чи би адилхан зовчод бусдаас төлбөр авч байгаа гэд дандаа ингээ үнгүй юм аа өгöd сурыг тэгэж дээр нь ч өөрөө нэг сэтгэл зүйтэй ингээ бэлтгэлтэй болох гэж нэлээд үзсэн л гэсэн үг. Тэгээ ингээ хүмүүст үнгүй сигналаа өгөө зураг дийтэйгээ тавиад бүх юмаа хийгээ явуулсан. Ер нь бол 6-аас 1 жил хонд нэлээд хэцүү байсан гэсэн үг. Бас гоё челленж те. Бас өөр сорилт авч амьдарч шүү дээ. Фандын сорилыг давчлаа. Сигналын сорилыг юу ийдэ сигнал өгдөг чинь сэтгэл зүйд амар том асар том нөлөө үзүүлдэг юм л дээ. Болох ингээд болж чадахгүй. Тийм. Өчмөр өөрөө арилж чиж гээд. Тэгээ нэлийн хэсэг хугацаанд болохгүй гэж бодож явсан юмсан зөндөө байгаа. Тэгтэл би нэг зогсооч болохгүй мэн өөрөө хийж л хоолол бусдад ч гэсэн ингээ хийгээ явчих. Ядаж намайг дагаад орохгүй ч миний арга барилыг хараа явчих хүмүүс. Өөр арга барилыг тулгаа явчих гэдэг. Тийм те. Бас наа ч бас зөв шүү. Тэгээ уухгүй өснө үр дүнд ямар ч гэсэн 2 жилийн хугацаанд тэгээд ямар ч одоо ингээ тогтмол хийгээд ямар ч айдас болцсон гэсэн сигнал өгтөө. Энийг өгчөөл типи өрнө байна хамаагүй хүрхгүйсэн дараагийнх дээр төрхийн тодорхой магадлалтай чинь. Тийм болохоор ямар ч сигнал өгөх айдас болцсон гэсэн. Энэ хүртэл болох гэж жилийн хугацаа зарцуулсан айгүй хугацаас. Харин тийм байна. Тэгэх үү би ч гэсэн одоо яг өөрхөө сурагчтайгаа л би их маш гоё тухтай орлоо гарлаа ярьдаг. Айдиагаа өгдөг. Яг ингээл Telegram руугаа өгье гэхээр за энэ хүмүүс ер нь орох уу. Яг ингээ өгөхөөр 20 хүн бол дааж ордیں۔ Тэгчээл хэрвээ энэ хүмүүс алдвал яах уу гэж бодоод эхэлж байгаа юм чи. Тэгээ би тэр асуудлыг шийдээгүй зүгээр сурагчтайгаа л байнгын лайв ярилж байд. Тэгээд уг нь бол бас шийдээд бас өгмөр л байна. А тэгээд таны түрүүч хэлсэн нөгөө төлбөр үнэгүй зааж байгаа гэдэг дээр бол би бүр эсрэг байр суурьтай. Бүр төлбөртэй заах хэрэгтэй. Тэгжээч хүмүүс миний бодлоо шүү дээ. Миний л бодлоо. Миний буруучч магадгүй те. Тэгжээч хүмүүс яг сериосны сурдаг санагдсан. Тий. Тэгэхээр хэрвээ таны боломжтой бол баг өөрийнхөө үнцтэй мэдлэгийг төлбөртэй заасан дээр бахаа л гэж бодож байна. Тэгэхээр сигнал өгөө явж байгаа нэг 3-4 сар болж байгаа төлбөртэй гэж үтсэн 2 сар. Сарын нэг $30 $20 ч өсгөл 100 мянгаар гэдэг. Тэгээ нэг 30-40 мөнгө 50-60 орсон. Тэгэл нэг юм 2 стоплаас авангууд л амар их мессеж юм ингээл контакт орчихдог гэсэн байна. $100 уул энэ зах зээлд алдах чинь бол нэг эрсдэл биш байхгүй. Тийм шүү дээ. Тийм. Тэр байтгал алдаж чинь $30 өгчөөд ашигтай ус зөндөө байгаа. Алдсан үед энэ хүмүүс амар хүмүүс ингээд мессеж өгөөд идэв. Тэгээд сэтгэл зүйд амар нөлөөлөд нөгөөтгөө одоо хямраад байгаа байхгүй яг. Дүүр байлгүй үнгүү яа энэ $30 би ямар мөнгө хийж баяжих гэдэг байгаа биш. Би өөрөө олж болж байгаа юм чинь ингээд тэгээ өөр нь бол тэр стresснээс салахын тулд үнгүү болгоод гэсэн үг юм бол. Тэгээ үнгүү ингээд 2 жил гарны хугацаанд явуулах. Тэгэхээр одоо тэр хүмүүс бол жишээл миний бодлоор хизээч ашигтаа орохгүй хүмүүс. Тэр хандлагаа засахгүй бол. Яагаад вэ гэхээр ерөөсөө нэг л удаагийн ярилцаан дээр балраад байгаа байхгүй. Рискээ барихгүйгээр. Тийм бүгд шахчихлаа. Ууралж ийн гэдэг чинь ер нь нэг удаагийн ярилцаанд хамгийн маа тавьсан л гэсэн үг болчиход байна шүү дээ. Эсвэл ихэнхийн тавьсан ч юм уу те. Гэвч одоо нэг удаагийн ярилцаанд ихэнхийн тавьж чаж одоо хизээ ашигт орох би тийм. Тийм. Тэгэхээр тэр хүмүүсийг бол тэр хандлагаа одоо өөрчлөхгүй бол одоо тэгэл бас үсэж байгаа хүмүүс нөө сигнал дахад бас хэрэгтэй л баг тийм. Сигнал хэрвээ та даах гэж байгаа бол ерөөсөө хамгийн ихний хэлсэн тэр хандлагаа өөрчлөхгүй бол өөрөө ч ашигтай арилжахгүй байна сигнал дагаад ч ер нь эцсийн дүндээ хасахтай гарах магадлал өндөр байх нэ гэж хэлмээр санагдчихлаа. Өдөр тэгээ ийдэ өгтөө одоо байнгын 3-5-ыг өгч байгаа байхгүй хамгийн багадаа 3. Өдөр болгон би орж байгаа шүү дээ. Ямар нэгэн нөхцөл хүлдэхгүй зах зээл хөдөлж явахд харж байгаа за эндээс орчин байна гэд орж. Тэгэд ганцхан юм уу 2 харилцаанд орол дансаач таач. Харин тийм. Тэгэхгүйгээр тухайн дансаа өдөрт 4-5 орно гэж тооцоолоод баг багаар орохгүй. Тэгэхгүй нэг харилцаанд юм 2 харилцаанд оршдог. Тэгээ сигнал гарч байгаа хүмүүс амар том нийтлэг хэлтэй байдаг. Дараалаад 2 стоплос авчмал 3 харилцаанд ордог.
хараад явчихдаг. Тэгээ тэр нь явчихдаг. Тэгээд 3 дараалал стаплаас авах гарна. Ааха. Тэгвэл би нүүийдээ өгөхөд тухайн үед зогсоодог байхгүй юу. Заримдаа өгдөм тэнгүүд яг тэр дөрөвт сигнал дээр нь хүмүүс дагаж орохгүй. Тэр нь амар хол явах юм гард. Тэгвэл нөгөө хүмүүс дараагт нь дахиад орох гээд үзчихдэг. Яг тэр дээр нь стаплаас авах гардаг. Тэр нөгөө тухайн хүний сэтгэл зүйд нь бүр ингэ тийм айц сурцсан байдаг байхгүй юу. Тийм. Баян ингэ тохнол баг лахтаараа дагаа яваад байгавал хангалттай хэмжээний байх гэдэг шүү дээ. Тийм нөхцөл бүрдсэн байхад тэгж чаддаг гэсэн үг. Би сэтгэл зүйн багш биш тийм менежмент дээр тийм заах хэмжээнд биш болохоор ингэ хүмүүст багаар ороо гэж зөндөл сануулдаг тийм хүмүүс тухайн өөрийнхөө өнцгөөс хараад орчиж байгаа гэдэг ямар ч тийм зохицуул боломж байхгүй. Тиймийн тулд би дахин суралцлаа гэдэг. Vantage Mobile App. Таны санхүүгийн ухаалаг туслах. Дансны үлдэгдэл, арилжааны түүх, графикууд, мэдээлэл зэрэг бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор. Олон төрлийн төлбөрийн хэрэгсэл. Банкны шилжүүлэг, карт, крипто, e-wallet дэмждэг. Бодит цагийн график, дүн шинжилгээ ашиглан үн ханшийн хөдөлгөөнийг шууд хянаж. Урдан хэрэглэхэд хялбар интерфейс. Цаг үеийн онцлог үйл явдал, үн ханшийн огцом өөрчлөлт, арилжааны сануулгуудыг цаг алдалгүй хүлээн авна. Vantage-с санал болгож буй онцгой урамшуулал, кэшбэк, арилжааны бонусуудыг төрүүлж мэдэх боломжтой. 24/7 support. Танд асуудал тулгарвал шуурхай туслах мэрэгжлийн Монгол ажилчтай. Vantage Mobile App. Хөрөнгө ухаалаг удирдах, арилжааны шийдвэр гаргахад танд туслах хамгийн найдвартай хүчирхэг платформ. Аха. Тэр хүмүүс суралцаад юу суралцж засах вэ гэж та бодож байна? Ер нь бол би зах зээлийг дандаа техник анализ дээр илүү давуу 90% анализ техник анализ дээр хийж арилж чаддаг гэсэн. Ер нь мэдээ харддаг гэсэн зах зээлээ. Дэлхийн нийтийн том нөлөө бүхий мэдээнүүдийг. Яг өөр саяын хүмүүс одоо та тэр хүмүүс суралцах хэрэгтэй гэж хэлдэг гэсэн шүү дээ. Тэр хүмүүс яг юуг сурах хэрэгтэй юм бол юуг сурах юм бол одоо зөв дагах одоо хэмжээний мөнгө дансаа удирдал сурах хэрэгтэй байна. Тухайн арилжаанд одоо $100 данстай бол $1000 авах юм бол өдөрт тэдэн үеийг алднаа. Тэдэн үеийг 10% алдна гэж тооцоолчих юм бол 10%-ийн алдагдлаа. Тэдэн арилжаанд гэд хуваагаад орчуул болно зүгээр байхгүй. Тэгж мэдмэж хийдэг бол зүгээр гэсэн үг багаар. Тэгэхгүй нэг 2-3 арилжаанд ороод дансаа дуусчих чинь дахиад нэг үн сэнэглэх зөндөө асуудал гарна гэсэн үг шүү дээ. Шуналт хэрэггүй ихийг биш багаар биш тогтмол багаар олон явах хэрэгтэй байхгүй болно. Тэгвэл ашигтай эцсийн үр дүн ашигтай гарна л гэсэн үг. Харин тийм тий. Би бас яг иймэрхүү юм хэлмээр санагдаад байхгүй. Ерөөсөө яг мөнгөн дээр биш ихэр ороод нэг чинь мөнгө олох гэдэг шүү дээ. Их мөнгө олох гэдэг тий. Нэг удаагийн боломжн дээр. Тэнгүүд мөнгөн дээр биш процесст анхаар гэдэг байхгүй би. Тэгээ процесст анхаарад удаанаар явж итл нэг мэдхэд өөрийнхөө хүссэн үр дүнд өөрийнхөө бодсноос ч хурдан хүрсэн байдаг тийм ээ. Тэрийг ойлгохгүй. Өөрийгөө удаан явж байгаагаа удаан явж гинэ гэж бол яг үндэ удаан явж байгаа нь асар хурдтай яваад байдаг тийм ээ. Forex зах зээл дээр бол 0.1-ээр орсон ч удаан явж байгаа юм шиг байжгаад эцсийн үндэ харахад ч 0.1-ээр 1000-2000 хийнэ гэдэг чи юу гэсэн үг вэ? Тийм маш өндөр ашиглаж болох гэсэн. Тийм. Тэгэхээр чин би бас хүмүүс тэгж зөвлөмөр санагддаг. Окей. За сурагч өөргөд ярьж гоё байна сонирхолтой. Манай сурагч чинь бол яг юусэн нөө миний үзэл бодлыг бас өөртөө суулгацсан учраас яг ингэж яриа нэлдэг. Тэгэнгүүт яг танаас бол та шал өөр арга барилаар өөр байдлаар ашигтандаа үрцэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр шал өөр өнцгүүд гарч ирээд тэрийг гоё солилцож гин гэдэг бол надад бол маш их таатай. За тэгэхээр одоо энэ хугацаанд тэгээд ер нь цөхрөлд орж ирсэн үү? За түрүүжийнхаа нөгөө нэг юуг асууя. Хоёулаа хариулсан уу яасан? Нөгөө нэг яг all time лүүсээ тийм нөхөд багштай хэлсэн гэсэн тий. Тэгээ ер нь одоо ингээ нэг тийм тавирах мэдрэмж тий. Им ашигын сэтгэл зүй ингээл сууж муугаал тий. Ер нь одоо яг тэр тухай арай жоохон дэлгэрүүлэх боломж байна. Эсвэл нэг юм бодоогүй юу? Окей, баг 0-х нь үнэн л байсан шүү дээ. Одоо юу гэх юм all time lose 0 болгох нь үнэн байсан. Одоо ингээд цааш дагуулж тэр ингээд энэ хэмжээнд ашиг хийгээд явна гэж юм байсан уу? Яг ямар вэ? Багштай тэгж яг тэр ойруудыг хэлтэл мөнгөө ингээд татгар чинь 7 хоног гэсэн гоо хандагч байв. Аа. Тэгээ мөнгө орж ирсэн үед их нэртэй хийсэн яг. Аа. Их нэрт ингээд 2-3 жил ингээд чадчихлаа шүү дээ. Аа. Хоёр ингээд бүтэн 2-3 жил өдөр ингээд итгүүх юм аа. Аа. Миний дансанд байрнаа ингээд ороод ирсэн хоёулаа маш яах уу, байшаа яах уу, барих уу гэд. Аа. Тэгэл амар оронтой тэр сүүлийн 3 яг тэр осноос хойш 3 сар болсон бол ер нь авах талдаг үнийгч. Стоп лосс чах болоогүй. Тэр наа багаар яваадсан. Аа.
шал өөр болдог юм бэл нөгөө оронтой болоод айдас хүүц чалга болоо. Айцгүй болоо. Нэг олоос сурчаар сэтгэл зүй ингээд тийс өөр болоод ирдэг гэсэн. Нэг сигналаач оронтой өгдөг болоод гэсэн. Юм амар том нөлөө үзэлдэг юм. Итгэлтэй болоод ирж гэсэн юм. Тэгээс нөгөө нэг олсон ашиг амьдралдаа гоё нөлөөлөх гоё те. Тэр бас их гоё. Одоо манай сурагчд эхнээсээ ингээл яриад багш би гэртээ гулууз мах аваад орлоо гэж ярьж. Жижигхэн юм шүү дээ. Тэгсэн мөртлөө амар баяртай. Нөгөө нэг цалингаас нь асагдаагүй. Нөгөө нэг хэрэглээ эндээ зарцуулах байсан мөнгнөөсөө танаагүй те амар гоё байдаг. Тэр бас надад зүгээр ингээл нэг анх зүгээр ингээл нэг 100 доллар ашиг гэж 50 татаа тэр 50-ыг үрж мөрөх бол кофе аваад уух мох бол амар гоё мэдрэмж төрдөгс. Тэр надад баг хамгийн их нөлөөлсөн. Ашиг алдагдал нойлсон гэхээс илүү. Аха. Нэр түрүүний тэр нөгөө нэг сигнал дарж хүмүүстг нь хэлэх нэг юм байна бас. Өдөрт 10 $20 хэдэн долларын ашиг хийсэн ч нэр ашигийнх нь 50-70% татаас үржих тогтмол. Одоо би тэр фанднаас хойш рил рүү ороод гиснээс хойш байнгын тогтмол татдаг гэсэн. Алдагдaltaй үедээ татахгүй. Ашигтай өдөр бол байнгын татна гэсэн үг. $10, $50, $100 хийжсэн амаг ашигийнх нь 50-70% тогтмол ингээд татдаг мөнгө. Хүмүүст би зөндөө ингээ хэлэхэд тансаа 1000 төгрөг нь 2000, 5000, 10000 төгрөг татна гэж татчихдаг. Тийм. Тэгэхээр нөгөө нэг Forex нөгөө туйлын хүсэл ороод ирэхээр алдаад идэг шүү дээ. 1000 төгрөг нэдэж одоо туйлын хүсэл байгаа шүү дээ. Эсвэл би хизээш тийхгүй гэж шийдвэр гаргасан. Тэгэхээр тэр хүмүүс амар шийдвэр гаргаад өөрийгөө өөрчилж байгаа юм шиг боловч яг үндэ нэг тийм туйлын хүсэл оруулаад ирсэн учраас ингээл нөгөө нэг арилжааны хүртэл туйлын болоо л тий. Тэгээд идэг. Тий, наа чи бас яг энэ хэрэглүүдийн алдаа гаргас асуудыг ингээд болон зөндөл хүмүүс хэлдэг байхгүй. Нэлээд олон подкастууд энд сонсч байсан. Ихэнх нь насаа томруулах гэж явж байгаад байнгын шатаад байдаг гэсэн. Би бол одоо ингэдэж штэ анх одоо юу гэдэг чинь хэдэн ч долларын данстай байсан гэсэн. Эхлээд тэрийг баг багаар татаад яг тэр депозит хийсэн мөнгөө гаргахтлаа ингээл ихч бай багч хамаагүй татаад л дэвс. Ашиг игээл 50% харж байгаа л тий. Одоо миний амьдрал хэдийн ашиг хийж юу? Эндээс хэдийн татвал миний амьдрал тэр тэрэнд хүрэх үлээ гэж их бодож татдаг гэсэн. Тэгж байгаа нэг мэтгэд одоо юу гэдэг 5000-ыг оруулчихсан бол 5-ыг гаргаад дууссан мэт гэсэн баг. Тэгсэн мөртлөө их удаан байсан юм шиг мөртлөө айгу богино хугацаа байдаг. Нэг сарын дотор ч юм уу тий. Тэгээд эхлэнгүүд нөгөө таваараа одоо харин тий яавалч яан шүү дээ. Тий айцгүй арилжаанд орсон гэсэн. Тэгээд тэр 5-ыг хэрэгэлцэн тий ойр зур юмдаа бүгдэнд ашигласан. Тэгэхээр хизээш депозит хийгээгүй л 5000-тай сууж байгаа байхгүй. Аха. Nice. Ашигасаа татж байгаарай guys. За тэгээд одоо тэгэхээр нөгөө нэг ашиггүй авчихсан үедээ яг тэр ашигтай болсон тэр момент яг 0 болсон нэг стач л доо. Яг хизэнээс яг юу зассан болохоор одоо тэр 0 руу очиж чадав гэж та батсахгүйгээр. Өдрийн риск менежмент, эрсдлийн менежмент. Фандын риск менежментийн нөгөө нэг баахан нөхцлүүд өгдөн шүү дээ. Тэр хамгийн том нөлөө үзүүлсэн гэсэн үг юм бол өдрийн хасаа тавуу, профит өдөө центр нь бодож ирсэн гэж бүр амар тооцоолчихсон бас нэр. Харин центр нь бодож ирсэн үг. 50,000 фандыг аягүй авдаг гэсэн сүүл рүүгээ. Аха. Тэгээд тэр чинь 5 болтгооч 47,500 болчтой шүү. Биш нийт алдагдал нь 6,000. 50,000 нас чинь 12% алдгаад чинь 44,000 болчихсон байна. 44,150 дээрээс би тэр фандыг рил данс руу оруулчихсан. Босгож байсан. $150 гэсэн. Аха. Тэрийг тэрийг босгосноос хойш ер нь нэг юм дөрөв болсон. Өөртөө итгэл их төрөөдсөн гэсэн үг байхгүй юу? Яг тэр яванд шатсан байсан чинь ер нь бол тэр $150-аас 50,000 долларын тас чинь буцаагаад рил данс руу оруулна гэж амар том хөдөлмөр байгаа байхгүй юу? Бүхэл бүтэн $6,000 би оруулж чаддгүйсэн $50,000 тэр баг болоод ирэнгүүт олон мянга хариуцлагатай болоод идэв юм лээ. Их үедээ хариуцлагатай энэ баг дээрээ байна уу гэд аль аль өөрийгөө туршаал яваадсан давхар фанд тэр. Тэгэхээр тэр их нөлөө үзүүлсэн гэж яг фандын үндсэн нөхцлүүд бол арилжаанд амар том нөлөө үзүүлсэн гэсэн үг. Тэгэд одоо тухайн үеийн хамгийн ер нь яг таныг алдагдaltaй байлгаад идэг байсан гол юм нь юу байсан гэж та дүнэлтэнд хүрсэн бэ? Айц. Өөртөө итгэхгүй. Өөртөө итгэлгүй байгаа учраас тэгээд бас гол нөлөө нь юу вэ? Суурь шинжилгээ болдог, техник шинжилгээ. Аха. Техник бодлогойсэн. Техник шинжилгээ бүрэн гүйцэд болохгүй юм гэсэн үг байхгүй юу? Алдчихын гэдэг чинь буруу газар орж байгаа тохиол стоп лосс тавьсан ч гэсэн алдана гэсэн үг шүү дээ. Тийм болохоор техник шинжилгээ болохгүй юм гэл. Техник шинжилгээг 7 хоногоос хийчихэл нөх олон амар хэм зураал хийж байгаа л стоп лосс аваад эхлэх юм бол бүгдийг ялгаад дахиад шинжилгээ нөгөөдөө нухаас авдаг гэсэн үг шүү дээ.
Одоо би ингэх гээл байна л та. Таны яг тэр тоочны алдагч нь таны сэтгэлзүйтэй уух гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээл хин нэгэн үзэж байгаа л да. Тантай адилхан интроверт хоолерик хүн байгаа байхгүй. Тэр хүн ашиггүй явж байна. Одоо бол тэгээд окей энэ хүн яг энийг хийж зассан болохоор одоо бидний одоо та нарын суултал тий интроверт хоолерик хүний нэг суултал байгаад байна да. Тэгэнгүүт яг тэрийгэ засангууд ийм төрлийн хүн ашигтаа орсон юм гэдэг мессежийг бас авмаар байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яг тэр тоочны юм нь болохоор та техник шинжилгээгээ яг эцсийн одоо тогтоогүй байсан байна тий. Яг эцсийн техник шинжилгээнд дээр тогтоогүй байсан. Тогтохгүй байсан л гэсэн үг. Тий. Тэгээд ер нь бусад арга барилуудыг мэддэг байсан ч итгэлгүй улмаас айдаг байсан юм шүү дээ. Айж байгаа учраас ашиг гэдэг байсан. Яг гол point чинь мөн үү? Би зөв ойлгож байна уу? Тэгээд бас нэг юм байгаа нэг өдөр болго ингээд фул тайм суудаг болох нь тарих ажиллах нь айгүй багасчтай юм. 3 6 сар суухаар тогтмос байгаа. Тэгээд компьютертэй хордоо нөхцөл гэсэн үг шүү дээ. Тэгээд шүүн унтахгүй нойроо хаслаад тийм болохоор 3-6 сар бол байнга хамардаг байсан. 7 юм 14 хоног ингээд бүр чарт арахгүйгээр. Эсвэл утсаа салгаад эсвэл хөдөө салхинд гаргаад тэгээд жилд нэг удаа 2 удаа байнга явдаг гэсэн үг. Тэгээд ихээр нөгөө тарих толгоо нөгөө сэрэгцсэн болохоор нөгөө хийжсэн юмнууд тэр улам итгэлтэй болоод одоо ингэж гэхдээ ингээд чарт харахгүй байсан ч гэсэн амраа явж байхдаа байнга ингээд толгой тэр ингээд бодогтой явж байгаа. Би тэр оролтыг ингэж хийсэн болоод энийг засвал болох юм байна гэдэг. Хөдөө явжсэн ч зүгээр ингээд дахинд бодоостой явждаг болохоор дууч таны дууныхаа үгийг дотроо байнга бодоод биччихийдэг гэдэг шиг тийм тэгэхээр тархиа хэрэг болохгүй л бол тархиа заавал амрааж явах хэрэгтэй. Тэр амар том нөлөө үзүүлдэг. Би бүтэн сар Монгол орноор 21 аймгаар явж ирсэн. 21 л 22 онд болоод харна. Сар өргөө амраад. Тэгээ эргэж ирээл дахиад 2-3 сар суусан. Тэгээ шал өөр дугаарч ирж. Шал өөр болчихсон. Тэгсэн чинь нөгөө нэг би бас юмч болохоор санаад байл л да. Нэг юм амар сонь судлаж байгаа байхгүй. Нэг сэтгэлзүйч байна л да. Тэгээ тэрэн дээр ингээд нэг хосууд ирж байгаа байхгүй. Хосын сэтгэлзүйч. Тэгээд өөр төрөө ирсэн нийт одоо ирсэн 100% хосуудаас одоо салгаал байж байгаа хүмүүс шүү дээ. Тэд нар дээр бүгдэн дээр нь нойрныхаа асуудлыг шийдэх гэдэг зөвлөгөө өгсөн юм байна л да дандаа. Унт. Тийм зөвлөгөө өгсөн чинь өмнөх өөрийнх нь үзүүлэлт 70% хийсэн юм л. Буюу тэр 100% гэр бүлээс 70% салахгүй болсон. Өмнө тэр 100%-аас нийт алддаг байсан 100%-аас 100% нь салдаг байсан ба шүү дээ. Одоо нэг юу гэдэг 200 хүн ирэхэд нойрны асуудалтай 100 гэр бүлээс 100 бараг 100-аас салдаг байсан шахуул юм байна л да. Гэтэл одоо нөгөө 200 гэр бүл ирэхэд нойрны асуудалтай 100-аас нойрны асуудлын зас гэд хэлэхэд 70 гэр бүл нь салхаа болцсон байна л да. Толгой амраад байна шүү дээ тийм ээ. Тийм ээ. Тий. Энэ яг санаанд орчлоо. Тэгэхээр бас толгой амраах нь ер нь бол ингээд за судалж мэдлэгнүүдээ бүгд судлаа мэдчихэж байгаа юм байна те. Бүхэн тодорхой болцсон. Тэгсэн мөртлөө нэг л болж өгөхгүй. За гэтэл юу байсан бэ гэхээр амралтай байхгүй. Сэнсэрсэн байсан юм шиг. Тарих ачаалаад дийлэхгүй гэсэн үг. Тийм, сэнсэрсэн байсан. Тэгээ шүн цаг унтах цагтаа унтахгүй байгаад болохоор ингээд тархины битэнцэл авах. Би өөрөө өөртөө тэгэж өнгөсөн. Би сэтгэл зүйч төр зүгт очиж үзчихсэн. Нөлөөлөхгүй байгаадсэн. Тэгээд өөр амралт гэдэг л өрөнд өвлөлтөнд хүрээдсэн. За окей. Анхлан суралцж байгаа хүмүүс бол тэгээд уйггүй сууж байгаа бол ядаж 3-6 саргаар дунд нэг 7 хоног чөлөөтэй амарчж явах хэрэгтэй ингээд холдоод. Nice. Би наас бүр амар гой дүгнэлт гаргачлаа. Та сонсч дээ. Би бүр яг ойлгочлаа. Та ийм байгаа байхгүй юу? Ер нь бол танд ийм зөрүүтэй сэтгэл зүйн ангил байхгүй байдаг. Юу гэсэн үг гэхээр та интроверт, хоолерик хүн жишээлбэл баатар байдаггүй л байхгүй их тохиолдолд. Тэгэнгүүт өмнөх хүмүүс маань бол яг таны өмнө орсныг одоо ирэх залуу байгаа. Бас интроверт нийлэн дотгошоо хүн. Гэхдээ тэр хүн баатар гэдгийг сонгосон байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр тэр хүн амар гамблддаг байсан байхгүй. Нөгөө амар ботод шийдвэр гаргадаг сэтгэл хөдлөлөө удирдаг мөртлөө дандаа гамблдаж алддаг байсан байхгүй. Бүх мөнгөө 200 400 болгож байгаа бол 400 одоо 800 болох гэж тэр хизээш татдаггүй байсан. Ерөөсөө л тийм байсан. Тэгээ тэрийгэ заснаас хойш яг болцсон байгаа байхгүй. Тэгэнгүүт яг тань дээр болохоор шүү дээ тийм өөлөх юм байхгүй. Дали юм байхгүй. Яг интроверт хоолерик ингээд боддог логиктай гэдэг ингээд ийм бүгдийн сонгоо явуулсан буюу яг интроверт талын бүх юмудаа сонгоо явуулсан байхгүй. Тэгэхээр энэ дээр юу гарч ийнэ вэ гэхээр хөдөлмөрлөх нь ихтчихэж тэ. Тэрийгээ бол амралтаар зассан ийм кейс байгаа мэн гэж ойлголоо. Тань таалагдж байна. Яг л надад бол бүр яг ингэж санагдлаа. Та санал нийлж байна уу? Санал нийлж. Тийм байна. Тэгэхээр одоо жишээл нэгтлэн мэрэгжилтэй юмыг ингээ бүр сайн ухдаг, уйгахгүй оролддог бол тэгээд та одоо ашиггүй явж бол танд амралт хэрэгтэй юм шүү яг одоо.
Тэрний дараа бол асуудал шийдэгч магадгүй. Ягаад гэвэл танд одоо бүх мэдлэг чинь байгаа. Та бүгдийн сурцсан те. Одоо бүх юмыг мэддэг өсчихсөн хүн биш шүү дээ. Ашиггүй. Тэ? Тийм шүү дээ 10 жил 20 жил ярилж байгаа юм байна. Тийм. Зах зээл дээр байгаа бүх арга барилыг Мэддэг те. Гэхдээ ингээ оролт их хамгийн чухал. Бараг хаашаа явахын ч мэддэг. Тэгсэн мөртлөө тийш очсон байхад арилжаанд ороогүй л байж байдаг те. Эсвэл яг эсэл ахгуулаад явцсан ч байж байдаг те. Тэгээ нэг бас нэг сул тал идэх хүмүүс нэг. Өөр арилжаанд ороогүй гэж би энийг энэ хүртэл ханшиг харчихсан. Энэ хүртэл явцсан байна. Миний Тийм. хэрвээ тэгж л өөрөх чинь тамаг зүг бол өөрийнх нь зургийнх нь дагуу арилжаанд орол. Типигээ зөвхлөл гараад тэрийгээ бодит харуулж явах хэрэгтэй гэсэн үг. Тийм шүү дээ тийм. Тэгэхгүй ингээ бусдын хийсэн ашигт ингээ хатарч юмшиг миний тамаг болсон би болоод байна гэдэг. Тэгэхээр тэр нэг өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа. Магадгүй л. Тэгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх мэдрэмж авчхаараа өөрийгөө ашигтаа орно гэдэгтээ итгэлтэй болох юм шиг мэдрэмж авч байгаа байх. Тэгээд идэг байх гэж бодож байна. Тэгэл олон нийтээс тийм кайп авдаг хүмүүс байдаг л. Тийм тий. За. Ер нь бараг техник зурдаг хүмүүс тэгээ хөвчлэн нөгөө нэг бодож юм явцсан зэд энэ дөө. Тэ. Тэгсэн мөртлөө ашиггүй байж байдаг. За окей, nice. За ингэсэн байна. Ийм л дүгнэлт нүрслээ. За тэгчээд одоо ийм зам чанартай хүн ингэж засах дундаа ер нь яг томор алдж ирсэн үү? Бүр юм цөхрөлд орж ирсэн үү? За яг шантраа. За яг одоо л шантрах гэдэг жигжээ уруу дутуу байсан тийм үе. Юунаас болж тийм үе тохиолдов? 3 сарын хугацаанд 10-аас 12 мянган долларыг хийжсэн. Аха. Өдөр болго ингээл би яг тэр нөгөө нэг өдөр болгон татдаг хөвшлмэлээр ер нь явж байсан гэсэн үг. Орос Украинад яг гарсан яг тэр 2 сарын 28 билүү 9-ний өдөр байгаа бүр айгуусаа санддаг. Аха. Яг тэр нөгөө нэг ихнэрд 1000 уурлаад идвэсэн болохоор машин авч өгөхийг бэлдэж татцсан байсан мөнгө баггүй миний таасанд орцсон байсан гэсэн үг. Арайд жоохон дутаатай харин тэр өдөр жоохон арилжаанд ороод айгуугаа том хөдөлгөөн ороод ирлээ гээд ороодсэн чи алдаадсэн. Тэгээ алдаад ангууд нөгөө дансаараа эргэл цэвэглэлсэн. 2 цагийн дотор би тэр мөнгө алдсан 3 сарын хөдөлмөрийг. Аха. Ягаад гэвэл тэр 2-3 жилийн хугацаанд тийм огцон хөдөлгөөн надад орж ирэг. Би нөгөө тийм дэлхийн тийм том дайн эдийн засгийн тийм нөлөө бүхэн хөдөлгөөн орж ирнэ гэдэг надад тийм ойлголт байгаа ойлголт. Тэгээ би амар хямарсан тэрэн дээр бүтэн яг сар гар амраад арилжаахаа болоод 3 сарын зөндөөл зовж олсон мөнгө ингээд их нэртэй урт ингээд машин авч өгч хилээгүй байж хагаад цуг арилжаа идэх хүмүүст бол хэлсэн байсан. Би цуглаж одоо төгсөж байгаа гэд Мартин нэмэр авч өгнө 7 хоногийн цагсан байх байхгүй болно. Тэгэл зэн дээр амар хямарсан ер нь л. Тэгээд ер нь баг боли дээрээ тулсан. Гэхдээ боли биш зүгээр надад амарч зүгээр хямарсан. Аха. Түүнсэр бүр яг боли дээрээ тулсан үе бол байгаагүй. Айгу шийдэмгийн юм байна шүү дээ. Тийм л үйдгүй би угаасаа нэгэн л энэ зах зээл рүү 21 он ковидээс орохдоо би ямар ч гэсэн олж иж сална юм. Олж иж сална. Би ягаад хүний хийж болоод байгаа юм хийж болохгүй гэж дэлхийн зах зээл дээр хүмүүс ч олж болоод байна. Огт болохгүй хүмүүс алдчихж байгаа гэдэг ингээд шал өөр шүү дээ. Тэгвэл нүдэн дээр олж байгаа хүмүүс харуулсан манай багш олж байгаа болж өөр ажиллаж хүмүүс ч гэсэн ингээд боддод бүх юм харуулж байгаа. Тэгэхээр энэ олох боломжтой зах зээл гэсэн үг шүү дээ. Би алдаад байна гэж чинь би дутуу судлаад байна. Би дутуу асуудал надад л байна тий. Тэг асуудал надад байна гэсэн үг. За тэгээд тэрийг амралтаар нөхсөн. Юус амралт. Ер нь бол амралт илүү чухал юм ер нь бол. Амралт бол таны ерөөс маш хүчтэй зэвсэг байна. Nice гоё юм. Таны баг арга барилын нэг юм биш үү? Амарна гэдэг бол олон шинжилгээ хийгээд сүултээ ингээд шинжилгээндээ толгой хийгээд явчихаар нэг уур үрдээс орч чаддаг мөртөө явцдаг. Тэгээд ангуудыг ингээд би л болохгүй байгаа юм ер нь жоохон амарч үтсий. Тархи амраа. За таны арга барилын тухайд арга барилаа ярихгүй юу? Яг тэдний зүг зах зээл дээр ингийн юм бод шүү дээ. Ямар би ингээд хүмүүс шиг бусдаас илүү тийм онцгой онол гаргаж ирээгүй зах зээл дээр байгаа хуучны арга барилууд л гэсэн үг. Одоо зоон бүсийг ашиглаж байгаа нэгт. Килэвэл зоон бүс килэвэл биш. Зоон бүс гэж улаан ногоонлаа эсрүү зүзүүлсэн гэсэн үг шүү дээ. За. Зэрэгцээ нэг цагт орсон. Тэгээд K-level zone, trend line, line chart. Тэгээд цагуудыг ашигладаг. Цаг ашиглахдаа яаж ашиглах вэ? Яг гоо time frame бол ер нь бол daily 4 цаг 1 цаг дээргээд оролтоо бол 5.5 төр хийдэг гэсэн үг юм. Тухайн өдрийн high low цагуудын нөгөө тогтсон цагуудыг давхар ашигладаг гэсэн үг. Хайлов тогтсныг яаж мэддэг юм? Дээлигийн, лааны хайлов тогтсныг. Одоо таних хаа би одоо болж байгаа нэг процессыг зүгээр яриад өмнөх 7 хоногт нь хэд тохиолдсон. Аз зэсэн дээр дандаа өглөө 6:30-д хай цаг тогтоодсон гэсэн үг. Тэнгүүд орой Лондон дээр лав цагийн тогтцсон.
Бүр энгийнээр ингээ амтнаар нэрсэн. Өглөө 6 цагт Аз дээр хай шийдсэн тогтооцсон. Өмнөх оройн Нью-Йорк дээр 10 цагт Лаоцыг тогтцсон байсан гэсэн үг. Дүнгүүд ханш өглөөний 10 болтол Лаоцыг хийх гэж явжсэн гэсэн үг. Тухайн цагийн үед яг нөгөө нэг маргааш өглөөний 10 цагийн үед 12 цагийн татамжтай байдаг. Зарим нь 24 байдаг. Дүнгүүд яг тэр тухайн цаг үед ханш тухайн өдрийн нээсэн цэгээс дээшээ явж байгаа бол хай цэг нь тэр цагт тогтох магадaltaй. Хэрвээ доошоо явж байгаа бол доор нь Лаоцыг тогтох магадaltaй гэдэг. Гэтэ мэдээж тэрийг нөгөө нэг K-level зооны мөн нөгөө нэг зоон бүсүүдэд харна гэсэн үг давхар. Тэгэхээр төгч нь үгүй вэ гэдэг. Зүг. Тэгэд ер нь бол зоон дээрээс хувааж арилжаанд ордог. Ингээд өрж нэг дарсан үг. Нэг латар хийж ордог гэсэн үг. Нэг л тал болохоор жоохон бас нэг позишнийг асуудал бас би гэдэггүй типи тавьж болдог байхгүй. Ганцхан типил тавина гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг орж байгаа л одоо 2 3 угаад орчвол 3 зах зээл чи бүх юм 100% таамаглал дээр явуулдаг 3 газар тавьчвал 3 хуваагаал авчихна гэсэн үг шүү дээ. Тэгээ үлдсний бэрэг юм болгочихно гэсэн үг. Манайхны нэг гоё арга гэдэг шүү дээ. Ер нь бол бид нар нэг тохиолдолд бас цөөнгөө баг нийт арилжааныхаа баг 50%, 60, 70%-ийг баг нэг л дарддаг. Стоп лосс бол маш тодорхой байдаг. Тэнгүүтээ бид нар ингэдэг юм. Стоп лосс та тэнцэх хэмжээний газар орсон лотныхоо 50% авчдаг. Тэгээ стоп лосс зохиход ашигчгүй алдагдaltaчгүй. Тийм зөв үү. Тий. Би бол ер нь бол нэг алтан дээр байнга сигнал хөдөлгөлтөөр нэг алтны пип нэг 70-аас 100 пип явахад л ашиг дандаа 70% мөн 80% хаагаад зүлдэг өөрөө ч хаацдаг тал байна. Тэгээ буцаад ирээд стоп лосс авсан ч юу алдагдaltaгүй биш ашигтай гарна баг их баг намаг. Тийм шүү дээ. Их баг нь хамаагүй шүү дээ. Бас манай нэг анхны дугаарын хүмүүс тэгж хэлжсэн ашигтай арилжаач гэдэг бол нэг центиг ч үнэлдэг хүн. Тийм нэрийн бич болохгүй юм зах. Тэгээ тэнгуү чинь нөгөө их баг хамаагүй ашиг авах гэдэг чиг адилхан болж байгаа юм. Ашиг юус авах гэдэг хэрэгтэй гэдгийг л тэр хүн хэлээдсэн. Зөв тогтмол ашигтай байх. Тэгээ тэр хүн чинь бүр тэр хүний чинь яриа бүр айгүй хэрэг болсон юм. Бид хоёрын подкастыг үзээд хэдэн жил фанд авч чадахгүй ашиг хийхгүй явж байгаад сая анх удаага нэгдүгээр үештийн давлаа баярлаа гэдэг. Тэр ястаа бүр үнэхээр хайр юм байлээ. Нөлөө үзүүлдэг шиг юм. Хичээл мичээл ороогүй ш. Зүгээр л подкаст сонсоод бас тэр миний сэтгэл зүй гоё болж байгаа байхгүй тий. Тэгэхээр бас хоёулаа гоё нөлөөлөх хүндээ яг сонсох хөстэй хүндээ бол хурж байгаа л гэж найдаж байна. Одоо жишээл тэр ихний дугаар бол ерөөс тэр хүнд л зориулсан дугаар байхгүй миний бодлоор баг. Тэр хүндээ л хурж ивэл ерөөсө болчихчих. Тий нэг хүнд л хурж л байгаа Тий. хэрэгтэй. Их баг нь бол хамаахгүй. Окей. Зя. Тэр бас нэг юм нэмэл хэлчихэ нөгөө. За. Ханш бол ер нь бол дандаа энэ зооноос зооны хооронд явж идэг. Ер нь бол бүсээс бүсгийн хооронд шилжиж явж идэг. Санал нэг. Хамгийн гол нь хүмүүс энэ бүсээс дээшээ явах уу, доошоо явах уу гэдэг л асуудал үүдэг. Тэр дээр яг энэ хүү гэдэг. Тэгээ миний арга барил тэрэнд нэлээд энэ эрсдэл айгу баг боломжоор орох боломж нэлээд өндөр болсон гэсэн үг ер нь бол. Яг санал нэг байна. Ханш тэг шимээр хөдөлдөг. Бүсээс бүсийн хооронд явдаг. Гэдэг чинь яг нөгөө тэг шим гэмээл л дээ. Гэхдээ тэг шим гэдэг нь нөгөө нэг юуг би хэлээгүй. Тийм, өвтгийг хэлээгүй. Ер нь зүгээр ханш ингээд тэг шимээр хөдөлдөг. Нэг ханшин дээр очиж тогтохыг үргэлж ирмэлцэж идэг. Тийм учраас бүсээс бүсийн хооронд явдаг гэдэг юм байлээ зүгээр яг номноос уншихад. Миний арга барил гэсэн ерөөсөө бүсээс бүсийн хооронд байдаг. Тэрийг зүгээр фибогоор гаргаад ирсэн. Гэхдээ ийм юугаар биш. Фибогийн 38.2, 0, 5, 61.8, 78 гэл бүсүүдийг бүгдийг хэрэглэхгүй. Ерөөсөө pullback-ийн төгсгөл бол 61.8 дээр л дуусах хэрэгтэй. Тийм учраас Фибо татахтаа үндсэн хайлог татдаг ш. Та ер нь Фибогийн тухай бас мэднэ үстэй тий. Үндсэн хайлог татдаг ш дэлхийн нийтээр. Бид нар болохоор тийхгүй. Лов нь одоо юу гэдэг аптрендийн Фибо татчихвэл лов нь үндсэн лов дээр татагдахгүй. Дээшгээ бид нар нэг цэгийг хайж болдог байхгүй. Тэрийг манай сурагчид өөрсдөө нэрлсэн мом гэд нэрлсэн байхгүй. Моментум л гэж хэлж байгаа юм л. Би дандаа моментум гэж ярьдаг байсан. Тэгээ мом гэж нэрлсэн. Тэгээ тэгж олоод тэрний 61.8 дээр л заавал ирэхгүй бол бид нар арилжаанд орохгүй. Ирэхэд нь бид нар ерөөсөө айгүй ихтэйгээр арилжаанд ордог. Нөхцөлөө хүлээж идэх гэсэн үг юм тий. Тэгээд ер нь бол ерөөсөө 100% ойдог. Ойхын хувьд бол ерөөсөө 100% байна. Тэгээд ойгоод импульс хөдөлгөөн үргэлжлэх үү эсвэл сэтэлж гарах уу гэдэг нь асуудал. Сэтэлчих юм бол эсрэг зүг рүү очих цэг нь нөгөө нэгin цэг нөгөө нэг дунд импульс нэг. Тий. Тийшээ бол ерөөсөө 100% очно. Уг нь маркетер 100% гэж байдгүй л дээ. Тэгэхдээ бараг л за нэг 80% таа байна. Тэгээд сэтэлх юм бол очих цэг нь бол ерөөсөө 100%. Энэний нэг сул тал нь стоп лосс тодорхойг байт. Тэр нь сул тал. Тэг яг зүгээр таныг орж ирж байгаа учраас бас өөр хүмүүс үзэж байгаа хэрэг дахиад арга барилынхаа хувьд жоох ярьцлаа.
Гэхдээ тэгээд ер нь бол хоёулаа өөр өөртөө тус тустай арга барилаа олцсон хүмүүс бол нэг нэгнийхээ үзэл бодол руу бол орох бол нэг шаардлага байхгүй л бах тий. Тийш тэр өөрийнхөө арга барил Өөртөө л болж яхад болно шүү дээ. Тэгээ бас нөгөө трейдер гэх мэт хэлдэг нөгөө өрсөлдөгчд биш гэдэг үг бас их гоё шүү дээ. жижигхэн зах зээл биш цөөхөн хамтна шүү дээ. Тий цөөхөн үг амтай. Тэгсэн мөрөд за нэг хүнд ногдох дотоодын арилжаачдын тоогоор амар өндөр мөндөрч шиг тий. За. Аль болох энгийн л болох хэрэгтэй шүү дээ. Энгийн бас нэг ойлголт хүмүүст хэлдэг чинь ер нь бол тэрийн тэрийн лайны зуртад дандаа лайн чартаар зураа. Ганцхан алтан дээр биш бүх ослууд дээр ажилладаг. Нэг цагаар юм уу 30 минут юм уу 4 цагаар зурсан бол тэр тэрийн лайны зөв татсан байх юм бол ямар ч тохиолдолд тэрийн лайнаас боцох хөдөлгөөн явна. Аль цагаас татсан самараад. Одоо олон жил хийсээр байгаа бүр сурцсан гэсэн үг юм бол нэг цагийн тэрийн лайнаас 70-аас 100 пип явна. 4 цагийг авах юм бол 200-аас 300 пип хөдөлгөөн орж байгаа тухайн тэрийн лайн дээрээс. Хэрвээ ямар нэг арга барилд мэдгүй ингээд нөгөөдөө уучрах болох бол тэрийн лайныг байнга ашиглаж явж болно гэсэн үг байна. Би бас яг анх сурч байхдаа тэрийн лайныг амар гайхдаг шүү дээ. Зүүнээс зүүнний орон татах юм уу? Их биес их бие орон татах юм уу? Тэгэл ерөөс тэгээд яг юм батны юм байхгүй байсан. Одоо лайн чартер гэдэг чинь ер нь их биес их бие орон гэсэн үг шүү дээ. Тийм. Тэр нь бол таны хувьд туйлын зөв тренд лайн тий? Тэрийг ашиглаж явж байгаа гэсэн үг юм. Тэгээ ер нь 3-4-ийг хийх ашигладаг. Өөр өөртөө тийм зохиостой юм. 3-4 мэ? За. 3 хаа 3 лавр. Аха. 3 TL тэрийн лайны TL-ийг нэлээд авчдаг байхгүй юу? Аха. Энэ 3-4-ийг бол байнга ашигладаг. Одоо хүн болгон хэрвээ ингээд арилжаа идвэл ер нь тэрийг ажиглаад үзэрэй гэж хэлмээр. Би нөгөө алтны зах зээл байнга ажилладаг. Ажиглалт логик талын юм айгүй их харжсан гэсэн. Одоо цаг, ойлт, боцолт тухайн өдрийн хөдөлгөөнд хэдэн пив явах боломжтойгч би тооцоолж чадчихсан гэсэн үг. Янз бүр байдаг. Тийм болохоор юм тогтмол нэг хослоо ингээд арилжаад бол тухайн юуныхан хөдөлгөөнийх нь зам байдлыг юу ч ойлгож эхэлдэг гэсэн үг байхгүй. Олон хосол руу ороод байхаар олон хоосоо оцох магадлал өндөр. Гэхдээ нэг арга барилаараа олчвол бусад хослолууд дээр ажиллах боломжтой. Тийм болохоор 3-4 аяг их ашигладаг. Одоо бүрсэн ашиглаж байгаа. Өдрийн хайл авдаг ч гэсэн ашигладаг. 7 хоног ихтэй ч ашигладаг гэсэн үг. 3-4 бол ялч ганцаардаг. Дээрээ 3 доороо 3 тий. Лов хай лов гэдэг доо гэж хараад байдаг болохоос 3 гэдгийг нь хараад байвал илүү хүмүүст ойлгомжтой зүйндээ гарч ирсэн байна. Санал нэг байна. Би ч гэсэн 3-4 дээр бол ерөөсөө 100% санал нэг байна. Банк чартн дээр харагдж идэг тийм зүйл тогтол шүү дээ. Миний арга барил өөр болохоос биш яг ингээд харахаар нөгөө нэг 3-3 ч явж гэнэ гэж бас харж идэг байхгүй. Ямар нэг rising wedge, falling wedge ч юм ямар нэг паттерн дээр 3-3 тий. Тэгээ нөгөө нь ягаад 3 гэж сая яваад үргэлж тэрийн лайн чартн дээр та нар зураад үзвэл дандаа ингээ 3 байцсан байгаа. Дөрөв тохиолдолноос ханш буцах хөдөлгөөн нь юу гэсэн тухайн наалдуу хэрэг доошоо явжсэн бол эсрэг хөдөлгөөнөөр орох магадлал нь айгүй өндөр болчихдог гэсэн үг. Тухайн лайнаас өсөх дөрөвдгөөс эхлээд 3 дахь цэгнэл сэтлэх боломж нь маш өндөр байдаг гэсэн үг. Окей. Тийм болохоор 3-4-ийг тэрийн лайн чартн дээр ашиглавал зүгээр энгийн хүмүүс айгүй хордон мэдчихэж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд туршаад үзэж болно л гэсэн үг юм. Гой зөвлөгөө. Тэгээ би бол ингэдэм. Одоо уламжлалт арга барил SMC тэгшим гэдэг нь өвти те эсвэл нөгөө фрактал эднийг ингээд ашиглаж би арилжаа хийх гэж чаддаггүй байхгүй чаддаггүй. Тэгээд үнэхээр момдог сэтгэлзүйтэй хүмүүс л энэгээр ашиг идэм байна гэж боддог. А миний ашиг гэдэг арга бол одоо би өөрийнхөө арга барилыг одоо ингээд өөртөө харуулаад зохиосон байна шүү дээ. Тэгэнгүүт эн чинь болохоор их сэтгэл зүй муутай хүмүүст ер нь бол их хэрэгтэй. Одоо над шиг сэтгэл зүй муутай хүмүүст стоп лосс маш тодорхой байдаг байхгүй. Тэгээд яагаад орох нь тодорхой 3 юм харж ордог. Тэгээд тэгэнгүүт миний онцлог тийм байт. Тренд лайн майндер бол би стоп лоссоо яахаа мэддэггүй. Бас айгаад гэж чадахгүй. Тэгээд яг өөр харга байлаар яг гоё болж байна. Тэгээд энийг бол би нэг ялчгүй сэтгэл зүй хэрвээ одоо зөвхөн эдраар л арилж гээд өгсөн бол би арилжаж болохгүй байсан л гэсэн үг. За ийм байна. За өөр юу байна? Миний асуултад ер нь баг ерөөхдөө болж байна. Telegram руу ч одоо нэг л сувгтай тий. Нэг паблик нэг сувг байгаа. Ийдээ өгдөг нэг сувг байгаа. Аха. Лайв арилжаа гэдэг одоо нэг хэд бас нэг сувг 3 сувг байгаа гэсэн. Гурван Telegram дээр юм а тий. Гурван Telegram дээр гэсэн. Аха.
Тэгээд ер нь тэрнийхээ тухай жоохон үзэж мэдээлгүй шүү дээ. Манай намайг өсдөг хүмүүсээс мэдгүй байж магадгүй шүү дээ. Яг паблик групп төр бол нөө имжил голд хантар гэдээ байхад тэн дээр ингээд бүх миний оролт гаралтууд ер нь бол нээлттэй байдаг. Гэхдээ яг нэг уурчилж тавихгүй дандаа явсныхан дараа тавина гэсэн үг. Яг ийдэ өгдөг групп төр бол тухайн цаг мөч ханш очихоос өмнө байнгын сигнал оруулах явдаг. Хараад ажиллаад яж болно. Өөрсдийн арга барилаа олжлохгүй бол тулгаа явсан асуудалгүй л гэсэн үг юм л. Зах зээлийг том цаг жижиг цагаар аль аль нь харж идэх гэсэн үг юм л. Тэгэд юу IT өгдөг групп руу орж иж лайв хийдэг групп руу орох гэсэн үг. Тэрийг бол тухайн хүнд уулзч иж шийднэ гэсэн үг юм л. Ягаад гэвэл хүн ойлгох чадвартай нүгүү гэдэг нь уулзч ярьж иж болохгүй хүмүүс юуны нэг чатны цаанаас царай гарах болохыг мэдэх боломжтой болохоор үнэхээр чадваргүйг мэдхгүй шүү дээ. Хүн болго сурах гэдэг угаасаа сурах чадахгүй хүмүүс зөндөө байдаг болохоор тууштай явж чаддгүй гэж асуудал гэсэн үг ховжиж болчихсон. Тэгээ зөөхөн л асуусан нэг сүүлийн нэг жилийн хугацаанд нэг 10 дүнтэй нэг ажилласан. Одоо тэндээс нэг 2 3 хүнэлт гайгүй юм да. Бусд нэг хичээхгүй болохоор би нэг мэг заагаад имэргүй үүдэх чинь тийм болох гэдэг. Харин тийм ээ тий. Тухайн над шиг ингээ өдөр шөнөгөө суугаад ч юм уу чартн дээр банк суугаад болох байхгүй. Хэрвээ арилжаа хийгээд сонирчлоо хэл юм бол их бишгий баг битгий өдөр болгон хийх хэрэгтэй байхгүй баг жоохон. Тэгжиж хүний дадал арга барил нь тодорхойлогдчих. Хүмүүс нэг арга барилаа олох гэж боддог гэдэг чинь хамгийн хэцүү үе байдаг юм билээ. Харин тийм бах тий. Ерөөсөө тэр арга барилаа стабил бүрчүүлдэг л ер нь болоо авчих юм л да. Тэрнийхээ магадлалд итгээд тий. Тэрэндээ итгээд тий. Тэр нь таамаглал илүү болоод ирэнгүүт нь тэрэндээ тэрийг боловсруулаад яваад ирсгөө боловсронгоо болгаал боломжтой. Тогтцныг арга барилаар явахгүйгээр нөгөөдгөө улам боловсронгоо болгоол. Өөрчлөлт баг зэрэг өөрчлөлт зах зээлээд байгаа л. За таны ашигын хувьд daily weekly monthly ашигын хувьд та цохос ойлголдох боломжтой юу? Тэгвэл та юу яаж болно? Мөнгө хэлж болно, эсвэл PIP хэлж болно те, хувь хэлж болно, өөрөөр л хэлчихгүй те. Яг өдрийн нэг янз янз нэг баг дансаар хэрэг харилцаж байгаа бол ер нь л 5x гэж үздэг. Гэтэ баг дансан жоохон тийм фүүл марж шахаж ордог. Үндсэн 9 гэнтэг дарсан дээр бол нэг 3-аас 10 өмөвч юм уу тийм 7 хоног хийх гэж үздэг гэсэн үг зорддог. Ер нь бол нийт ашиг бол ер нь нэг сардаа дандаа юу сараараа гардаг ер нь бол. Тухайн 7 хоногт ашигтай юм алдагдaltaй нь харж байгаа. Тухайн сардаа л ашигтай гарахыг зорддог гэсэн үг юм бол. Тэгэхээр юу болж вэ? Ер нь бол дансны арга ашигладаг тий. Дансны арга ашиглана. Данснасаа хэдэн өсөлттэй нийт хийсэн депозит, нийт татсан депозит зэрэг зөрүү ашиг алдагдал хэвтэн тэрийг л хараа явдаг гэсэн. Одоо ингээд бас ашиггүй хүмүүсийн нийтлэг бас алдаа байна. Ганцхан данстай. Ерөөс ганцхан данстай. Тэгэл тэрүүгээр өсгөнөө гээл. Тэр бол ерөөс годлаа шүү дээ тийм ээ. Би одоо телеграмаа дагаж байгаа хүмүүст бүгдэнд хэлдэг шүү дээ. Ядаж 2 данстай бэ. Нэг нь эсвим гэрх гэж үзээ. Нэг нь тухайн дээд тэрэг скалп хийгээд ороод гараа сураа гэд. Ганцхан дансаар очиод шатцсан өөр оцлоор ороо шатцсан гэсэн тийм асуудал ирждэг. Ягаад гэвэл алтны all time өсчин өөр зөндөө олон ослууд бас all time хийсэн шүү дээ. Тийм болохоор 2 дансаар ороо явжээ. Нэг нь уналт ороод ирвэл брик юм болгоод орчих ашиг аваад үлдснээ үлдчих. Тэгээд нөгөө дансаар харилцаж. Тэгэхгүй нөгөө эсвим гэрж байгаа дансаараа давхар ороо шатаач зөндөө үл ингээд. Хэрвээ нөгөө нэг хүмүүсийн сигнал авч байгаа хүмүүст би нэг л юм үүрдэ тодорхойлогддог. Яг юунд 100% сэтгэлд ханах гэдэг үүрдэ ойлгодог. Би 7 хоног ямар ч алдагдaltaгүй стоп лоссгүй арилжаа хийх ингээд явж хахад сэтгэл нь ханахгүй ингээд байгаад байдаг. Харин тийм. Тэгээд алдагдал хийхээрээ ингээд бас ингээд чимээг ууддаг. Ингээд юу хануул тийм миний хүсэж байгаа ингээд би ойлгож чаддаггүй гэсэн үг. Ойлгомжгүй байдаг энэ зах зээл дээр хүмүүсийг өрнө. Хязгааргүй шуналтай байхгүй юу? Надад тэнд л хүрээд байна ингээд. Байнгын их мөнгө татаа хийж явах сонирхол байдаг юм шиг байна. Тий. Тэгэхээр ерөөс төлөвлөг байгаа шүү дээ тэр хүмүүс. За окей, ерөнхийдөө нэг иймэрхүү ашиг хийгээд яваад байвал болно гэд зорилттой үрцэн хүн чинь баярлаагаа хэлнэ шүү дээ. Гэтэл чинь нөгөө нэг зорилтын тодорхойгүй хүмүүс чинь буюу шунал нь хязгааргүй болчиход байгаа хүмүүс чинь зорилтоо тодорхой болгоогүй хүмүүс те талархахгүй шүү дээ. Талархаж чадахгүй. Тий. Яг гэвэл юунд ч хүрээгүй байна тэр хүмүүс те. Өнөөдөр ашиг олж иж болно. Таныг дагахаа болохоор ашиггүй байх гэдэг учраас нэг нөгөө нэг ямар ч зорилгонд хүрээгүй гэдэг мэдрэмжтэй л яваад байгаа болов. Тиймэрхүү л байна. Тийм би бол тэгж л бодож байна. Миний л бодол шүү дээ. Тэгээд яад юм а харин тийм ээ асуудалтай мэлээ хүмүүс ер нь хүмүүстэй очроо ивэ болно гэдэг хэцүү юм байлээ. Би одоо яг чүүчайл яг одоо яг 40 хүнтэй яг 40 хүнтэй нь ерөөсөө би
24 метрлсэн. Тэгэл одоо бол яг тал нь яг жинхэнэ activity үлдсэн нь алгуулсан байхгүй. Тэгээ би саяхан бүх үлдсэн 20 хүмүүс рүүгээ бүгд рүү тусдаа PM бичиж үзлээ. PM бичээд ярилцсан чинь бараг нэг 10-аас 13 нь бол бараг ч байх. 12 ч байлгүй юм бийсэн. Тэр хүмүүс бол ерөөсөө ингээд дандаа ийм давтагдахгүй өөр шалтгаанаар тэгсэн мөртлөө ийм юугаар буруу шааж болохгүй юм шалтгаануудаар завгүй болцсон хүмүүс байгаа. Дандаа яг ингээд нэг буруудаж болохгүй юм шалтгаанууд хэлээ л те. Үнэхээр л хүнд асуудал болж те гэж бодогдоод үлдсэн 7-8 хүн ашигт орсон байх юм. Уг нь бол тэгээ надад талархмаар байгаа байхгүй те. Ашигт орсон байх юм. Тий. Тэгэл тэр хүмүүс бол ингээд баярлаа багшаа тэгчлээ ингэчлээ тэгэл тагирчдаг байхгүй. Эсвэл бол одоо бол ерөөсөө ингэж ашиг хийж гинэ багшаа гоё. Тэгтээ сүүлийн үед ажил ихтэй завгүй байгаад байгаа маа гэл тэгэл хайчих واخ. Одоо тэгээ яг нэг 20 хүн байна. Яг ингээд идэвхтэй үлдсэн. Тэр 20-оос бол за тал нь бол яг ашигт орчиж. Үлдсэн 10 нь бол алдагдaltaй байлж болчих ямар тач. Тэгээд тэндээс одоо тэр ашигтаа орсон 10 гэлтгүй яг ингээд орсон ороогүй юм яг нэг 10 хүн нь бол яг ингээд тунаад үлдэж байна одоо. Одоо ингээд уулзъя гэвэл ирдэг те. Хоорондоо уулзлыг бид нар чинь танхимаар сургалт ороод те. Ингээд л ирдэг. Тэгэнгүүт би юу ярих чад ийш орч юу? Тийм нэг хүмүүсийн учрыг болох. Тэгэнгүүт одоо би яг сурагчтайхаа бас яг одоо юу үсэж байгаа учрыг нь би хангалттай ойлгоогүй л байна. Тэгэж одоо яг тэр үлдсэн 10-аас 15 хүнийхээ яг юу үсэж байгааг нь би ойлгоогүй. Би ойлгоогүй нэг гэдэг нь болохоор яг тэр хүмүүсийг зорилт хараахан тавиагүй байж магадгүй л гэж хардаг. Гэхдээ сэтгэл ханамжлал ерөөс 100%. Гэхдээ яг ингээд юм тодорхой зорилт болоос тавиагүй л юм шиг санагдаад байна. Яг тэгээд тавьсан хүмүүсийн бол би мэдээд байна. Тэр хүмүүс бол байнгын ингээд талархлаа илэрхийлж идэг. Ингэж ийн огшоо би тэглээ ийм үрдэн авлаа гэж хэлж идэг. Тэгээд яг тэндээс би ингэж л харсан. Хин нэг найз нөхдийнхэн ятгалгаар маяг бол нөгөөдөлийг хараад орсон хүмүүс бид магадгүй л ч гэдэг. Тууштай ингээд зүтгэхгүй хүмүүс л. Тийм тийм. Хаяа хараад ичдэг. Яг тэгэл тэр хүмүүс бол завшрын хүмүүс тэгэл ороод гарч идэг. Салбарлаа орж ирэл гарч идэг хүмүүс. Тэр том эрсдэлтэй зохицол шүү дээ энэ зохицол. Харин тийм хин дуртай нь ороод мөнгө аваагаар авчдаг юм биш. Ороод амьдралаас үргэлж байгаа хүмүүс ч байна дотор тэг зүглэлтгүй шүү дээ ер нь бол. Би хүмүүсийг бол ингээд үргэлжлүүлээд хий ингэдэг гэж үрдэ хэлдэг. Тэгээд чи сонирхоод бүр ингээд тууштай явж чаднаа л гэвэл дагаж яваа. Тэрнээс нэг хоёр ганц нэг хийгээд хальт хүн хараа сураад хүн болоод хаа нэг гэж нэг юм бол энэ чинь шунал чинь дэлдээд алдагталч амир гэснээ. Тийм бол хол үйдсэн дэр хэлчихдэг шууд. Шунлын тухай та юу ямар ойлголттой байдаг вэ? Шунлын тухайд юу ямар ойлголттой байдаг вэ? Өөрөө юу? Тийм таны бодол. Ер нь шунал ямар аюултай юм? Ахтай бас хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу те? Шунал бол хэрэггүй шүү дээ. Маш аюултай шүү дээ. Алдагдлаа үл өнжиж чадахгүй хүмүүс чинь тэгэл юу ашигтаа хандахгүй хүмүүсээс байдаг нэг. Одоо нөгөө хангалттай хэмжээний ашигтай яваад ах чинь хаахгүй тэд хүртэлгээ бүрний хол мол хараад тэгээ нөгөөдгөө алдчихдаг. Шунлаасаа болоод. Тийм болохоор нэг баг занц чамаагүй ер нь шунлаа дараа сурч хэрэгтэй байхгүй. Алхам малмаар баг багаар явж хаглах хэрэгтэй. Одоо шунал чинь хүний төрөлхийн зан чанар байхарч одоо яаж шуналг байх юм бэ? Сэтгэлүүгээл тогтвортой байх хэрэгтэй. Тэгвэл шунал эдгээр наргаагүй болно шүү дээ. Багсах хэлбэтэй. Тэгэхээр бүр шунлыг байхгүй болох хэрэгтэй юм эсвэл бол зүгээр айлуулах багсгаал гэдэг хэрэгтэй. Байхгүй гэж байхгүй шүү дээ. Хүн л нэмж хүссэн шүү дээ. Харин тий. Тэрнийхэн төлөө тэр чинь зорилгонд гарч иж болохоор хит өндөр байх юм бол тухайн хүний алдагдал нь болно гэсэн шүү дээ. Тийм болохоор шунлыг ер нь жоохон даржлах хэрэгтэй. Одоо айдас ч юм бол бас нөгөө нэг хүний одоо нөгөө нэг survive хийхийн тулд айдастай байх хэрэгтэй билээ л дээ бас л нөгөө нэг төрлөх амьдрахын тулд айдастай байх хэрэгтэй. Одоо хүн төрөлхтөд айдасгүй байсан бол одоо өдөө хүртэл амьдрахгүй байх нь л дээ. Одоо тийм л юм байд юм байл л дээ. Тэгэхээр одоо тэр айдсыг бас байхаар бол баг хэмжээгээр байсан ч алдталаад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо жишээлбэл тэрэн дээр та юу гэж боддгийг? Ямар л хэрэгтэй болох ч үзсэн. Би өөрөөсөө тийм зөндөл байсан. Аш тодорхой ингээ ер нь хүн болгонд л байж тийм алдуулахгүй байждаг. Лот томорхон ирэхээр айдас болго нэмэгддэг байхгүй. Тэг. Баг лотоор байвал хүн айдас баг байдаг. Нэрээ за хариулт авсан байх гэж бодож энэ саяны асуултаас бол тэгээд лотны асуудлыг ер нь та яаж шийдэж давж гарч ирсэн бэ өнөөдрийг хүртэл? Дансандаа тохируулаад орчихсон гэсэн нь бол хувьчлал. Яг хөө дандаа дансандаа тохируулсан ч гэсэн
Өмнө ордогоос чинь том лотоор та ингээд ашигтай болгоцсон ордог болоод явж байгаа шүү дээ. Тэр дотор орвол хол барьж чаддаггүй юм л. Аха. Одоо ч тийм. Аха. Богийн зайд хаадаг. Аха. Баг лотыг бол хол явуулдаг гэсэн үг. Яг өмнө 0.1-ээр дардаг байсан бол одоо дараа нэг хагас жилийн дараа ч юм уу 0.2-оор дардаг боллоо л доо. Тансан томроод. Тэгвэл яг нэгээр дарж байгаатай адилхан менежмент хийж барьж байгаа тий. Одоо нөгөө эрсдүүлж ам өгч адилхан хуваараа пропорцоор адилхан тий. Тэгэнгүүт энэ таны сэтгэлжүүд нөлөөлдөг байсан уу? Нөлөөлөхгүй. Адилхан учраас нөлөөлдөг байсан юм тий. Ааха. Тэгвэл ч танд нэг асуудал болоогүй юм байна. Жижиг дансан дээр том дас 2 дас 2 3 дас байдаг болохоор пүүл мөржин шахчихад бол лото нэмэл ороо авчдаг. Зүгээр 9 юм жоо удаан барих гэж байгаа үед бол лото багаар ороод ашгаа авчаад үлдээчихдэг гэсэн үг. Ямарс нөгөө нэг тухайн арилжаа буцаад ирсэн стоп лосс байгаа бэрэг юм байгаа болохоор санаа зовх горчдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар ч айдасгүй гэсэн үг. Тэгэхээр тэр лотон дээр нэг анхаарал хандуулдаг гэсэн үг. Ер нь бол тухайн оролт зорьсон типи рүү явжлаа бол хамгийн том. Тэрнийг хідэн лотоор ороод хэд дээр орж байгаа гэсэн юм биш. Хамаагүй те. Ашигын төлөөл бий явж байгаа шүү дээ. Пи нэлээ харддаг та? Пи нэлээ харддаг уу? Харна. Баян гарах уу? Харна ер нь бол өнөөтэй баян гарна гэсэн үг юм. Үгүй одоо нөгөө нэг арилжаанд орсон байгаа шүү дээ. Одоо яг одоо ингээд $500 явуулчлаа гэдэг аагүй тэгж харддаг. Тийм 500 560 600 гэж ч 430 гэж боцоод байгуулсан шүү дээ. Тэр юус харддаг те. Харддаг багт харддаг. Харах юм бол болж шүү дээ. Пипс л харддаг. Би 60 пип перчүүд 70 пип авч байна харддаг. Өчнөө л олон орох юм шиг. Хувиндээ анхаарлаа хандуулахгүйгээр пипний анхаарлаа хандуулж явдаг гэсэн үг. Тийм. Одоо ингээд хүмүүсийн бас гаргадаг аль та те. Пи нэлээ хараал. За нэг 50% өргөчүүл гарчээ. За нэг 20% өргөч. Тэг хэрэг байхгүй. Хэрвээ явах цай чинь хангалттай харж исэн пип рүү чинь төгцсөн байж болно ш. Заавал тулах гэдэг. Тэгвэл тунд болцсон гэж л бол ашигад аллаа хаагаад жоохон үлдэл болчихчих. Би бол бас ерөөсө баг 90% та хааждаг байхгүй. Тэг би бол хитээс типигийн хүртэл ер нь бол анхны оролдоо барьдгүй. Ер нь одоо ч барьдгүй гэсэн үг. Үлдсэн болшиснаа л барьдаг. Тэгээс яг анх 2 3 лотоор юм ингээд 2 3 4 5 бас ирсэн зэрэг нээчээд явчихвал тэрийг 100% тэр хүртэл барьдаг гэсэн үг. Таны хувьд одоо юу алдагдлаа нөхөхийн тулд хийжсэн revenge ярилцаанууд байгаа. Үшээ авалтын ярилцаанууд. Рейнжер ер нь нөгөө нэг сүрч ордог ер нь. Агуу range биш ээ, revenge үшээ авч штэ. Та одоо нөгөө нэг фул марч хийж ордог тэр нэрээр. Ааха. Ягаад гэвэл нөгөөд нэг том дансаа шатаач штэ. Тий. Тэгвэл би жижиг дансаар $20 $30 $50 шууд шахаж ордог гэсэн үг. Пул маржин хөдөлгөөний 7 сараас хойш нэлийн хийж байгаа. Нэг 10 сар хүртэл нэлээсэн. Тэгээд тэрнээс жоохон байж сая эргээ дахиад орж байгаа гэсэн. Ямар сэтлэр фул марж хийгээд? Ямар сэтлэр фул марж хийгээд эхлэв? Өдөржингөө чартаар зэвж яхаар фул маржин ч аяга хурдан байхгүй. 70-100 пип аваад дансаа 3 нуулал гараа авчихсан. Үнгийн багтаа шүү дээ. Тэгээ ингээ яг гоё хүчтэй үлгэн бариад чадсан бол 200 пип төр чинь шууд 10-аас 15 гэсэн. Тийм. Өнөөдөр арилжийг хэрэггүйд ийдэг явчих болохгүй. Харин тийм те. Сэтгэл зүй дамаар байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь өдөржингөө чартнаас салах би одоо нөгөө шинэ унтахгүй гадаг гэдэг шүү дээ. Фул маржингаа хийгээс орчвол яг хөдөлгөнтөө нөгөө харж байгаа үедээ орчвол бос үед нь амардаг болох гэдэг. Тэгвэл өөрийнхөө сэтгэл зүй дамаар дээр нь 50 унтж болох юм бол гэж боддог байхгүй юу. Надад ямар нэг арилжааны санаа төрөхгүй шүү дээ. Ааха. Би хийгээ ашигаагээ болцсон. Ааха. Өөрийнхөө хугацаанд 10x 20x гэсэн болоо одоо тийг яах юм. Хүмүүстэй мэдээлэл өгөөд 50 ингэ явчих. Тэгэхгүй нөгөө нэг өөр арилжааг давхар хүмүүс ийдээ өгөө зүүм ингээд орохоор нэг тал таташ анхаарал зарна. Тэгэхээр л арилжаа болох байх нөхцөл гараад ирдэг. Яг арилжаанд орох яг тэр баа юм уу сэл тавчиг дарах тэр акшн биш үү? Тэр чинь яг яаж бүрэлддэг бэ? Тухайн бүсдэр л ирж яхад нэг баяс хэлийг үрж дардсан шүү дээ тий. Зөвөр нэг 2 3-аар ингэ зэрэг дарчдаг гэсэн үг. Ер нь тэр бас хүмүүст их ойлгомж байгаа гэдэг шүү дээ. Цэлж гарч ирээд ретестэн дээр нь орно гэж хэлээд орхичдаг. Яг тэгээ дарах акшн дээр ретестэн дээр зүгээр л эренгүүт нь шууд дарчд юм уу те прайс акшн хард юм уу тэр бас хүмүүст ойлгомж өгд юм шиг байгаа юм. Би бол нэг хараад идэггүй. Одоо яг тэр оролт хийхдээ бол индикатор амар хардаг. RSI. Одоо хүмүүс нэг ашиглаггүйг нь мэдгүй. Би бол байнга ашигладаг нэрээ индикатор шиг хэрэггүй байхгүй гэл зөндөл хүмүүс тэгээдсэн. Тэгэхээр тэр индикаторыг 4 жилийн хугацаанд ашиглаж явж байна. Индикатор тэр доош ханьж тулж гэнэ гэж шаарддаг. Тэгээд өмнөх нөгөө 1 цаг 4 цагийн зоон өсөж тэмдэглэсэн байгаа болохоор тэрлүү төхөд ирэнгүүд индикатор давхар гарч орчдөг гэсэн. Тиймээс кэндлд бол биш. Зүү дата дээшээ явсан ч гэсэн буцаал ирдэг. Одоо тэр зах зээл кэндлээр явах хөвлөсөн шүү дээ. Хүн бол мэдчихлээ. Зүү датгаар норн гэдэг.
Зүү татчаал буцаал дараагийн кэндл бүтэн баваад ороод ирчихэж байгаа газар. Идээл ороод ирж байна. Тэгэхээр тэр би лаа хардгүй тэгэхээр нөгөө индикатор тохиороод гэсэн үг. Зөв. Тэгээд нэмждэг гэсэн үг. Бага минутаар харахгүй бол том цагийн индикатор хараад өстө бүтггүй шүү дээ. Харин тийм шүү дээ. Амар хол хизээс тоосон мэддэхгүй. Тийм болохоор 5 минут 1 минут 10 хайхацдаг гэсэн. 1 минут өрн жоохон юм ярьдаг. 5 минут аягүй зүгээр байдаг. Би ч индикатор харахаар яг хуу индикатор бол гой боломжтой нь үнэн. Тэгвэл нөгөө нэг юу байгаад нөгөө дандаа хоцордог гэж би ойлгоод дээ. Мэдээллийг дандаа хоцорч авсан зүйл байгаад гэдэг гэж би ойлгоод дээ. Төхөж ирж байгааг сануулдаг байхгүй хүмүүс хоцорч өгдөг гэдэг юм. Аха. Тэгээ нөгөө нэг олон дарж байгаа чинь тухайн бүсээ тэмдэглэс одоо ингээд би нэг зоон бүсгээ тэмдэглэждэг байхгүй нэг 20-30 pp оронд. Энд ороод ирэнгүүт л нэмэгддэг гэсэн үг байхгүй юу. Тэрнээс биш лаа дээшээ зүү татах нь хамаагүй шүү. Тэгээд стоп лосс нь мэдээж доор байгаа шүү. Нөгөө нэг бүсээ чинь доор улаан юм ноголааны зүг байгаа шүү. Тэгээд тэр доор ирэнгүүт цогсооно гэсэн ойлголттой болохоор ороод ирэнгүүт нэмждэг гэсэн үг. Окей. Хаа хамаагүй газраас нэмээл яваад тэгээд давхар индикатор тэгтээ тулж байгаа шаарддаг гэсэн үг. Индикатороор арилжаанд бол орохгүй. Зүгээр л миний тэр ирж байгаа бүс дээр төхөж байна уу болж байна уу гэдэг л харцдаг. Тулах бас нэг л цэг юм шүү дээ тий. Давхар нэг одоо арга барилаар орж болохгүй гэсэн үг. Ер нь бол 2 3 юм заавалчгүй ингээд тулгаж харж баталгааж явж ижил оролтоо хийж чинь гэсэн үг байна. Nice. За. Тэгэхээр ч одоо таны хамгийн их алдагдлж одоо нөгөө нэг 12,000. Тий. Ааха. Бүтэн сар чимээгүй болгосон аа гэдэг шиг. Сар гараа. Ааха. Тэгэхдээ сошиал нээзмэсэн үү? Байсан ер нь л. Тэгээд Үгүй дөнгөс сурж ирсэн үү тэр чинь. Юм ууч байхгүй. Зөв. 3 сарын хугацаанд алдахгүй хүчнийхөө сэтгэл зүйтэй болчихсон шүү дээ. Аха. Би олж чадаад байна гэл тэгэл нөгөө нэг баярсан сэтгэлтэй хүмүүст хэлэхгүй ч гэсэн их нэртэй ямар ч гэсэн ингэ юм авчигээд цуглуулж исэн болохоор алдсан болохоор тэрэндээ амар хамирч байгаа юм. 3 сарын хөдөлмөр юм бодтоочлоо. Ахаад надаа юм 3 сарын хугацаа хэрэг болно гэсэн үг шүү дээ. Ихээд эхлэхээр. Харин тийм шүү дээ. 3 сар хий хаасан өнгөрчлөө шүү дээ тий. Тэгээд яг гоо зоригтой ингэ явчихсан. Нөгөө ихнэр байнга ажилд ор гэдэгсэн болохоор би ингэ багч гэсэн олцсон шүү гэдэг болно. Батлах гад явжсэн юм дээр унтсан. Харин тийм байна. Тэгээд тэр дайны үеэс хойш зах зээлийн мэд ийм том өгцөн бүлгэн бит гэдэг тэр үед л мэдэрсэндээ биеэрээ мэдэрсэн гэдэг чинь. Би тэр үед ойлоо хэлчихдэг байсан. Зөвхөн газар төснөр ганц. Газар төсөө одоо тэр олдом хайзэг дээрээс би шорт ороод тэслэхүү алдаад. Нөгөө нэг алдсан үе чинь буцаж ирнэ гэдээ бодоод. Одоо би тэр ойлын тэр цэгүүдийг үг аюулсаа санддаг байхгүй. Харин тэглэг те. Яг тэр алдсан тэр нөгөө нэг чартын зураг мөр юустэй. Толгой дотор яг ингэ зураг дарцсан юм шиг үлдчихсэн шүү дээ. Vantage Mobile App. Таны санхүүгийн ухаалаг туслах. Дансны үлдэгдэл, арилжааны түүх, графикууд, мэдээлэл зэрэг бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор. Олон төрлийн төлбөрийн хэрэгсэл. Банкны шилжүүлэг, карт, крипто, e-wallet дэмждэг. Бодит цагийн график, дүн шинжилгээ ашиглан үн ханшийн хөдөлгөөнийг шууд хянаж. Урдан хэрэглэхэд хялбар интерфейс. Цаг үеийн онцлог үйл явдал, үн ханшийн огцом өөрчлөлт, арилжааны сануулгуудыг цаг алдалгүй хүлээн авна. Vantage-с санал болгож буй онцгой урамшуулал, кэшбэк, арилжааны бонусуудыг төрүүлж мэдэх боломжтой. 24/7 support. Танд асуудал тулгарвал шуурхай туслах мэрэгжлийн Монгол ажилчтай. Vantage Mobile App. Хөрөнгө ухаалаг удирдах, арилжааны шийдвэр гаргахад танд туслах хамгийн найдвартай хүчирхэг платформ. За ашигнда орсноос хойш юу н одоо таны юм бодож ирсэнс ч юу н өөр юм байсан уу? Одоо ашигнда ороод ингээл ер нь мөнгөтэй болоод эхэллээ шүү дээ. Тэнгүүт ингээл ер нь мөнгөгүй байхдаа бол ингээл өстой тэгэндээ ингэндээ гэл их гоё бодож ирсэн юмуд миний хувьд бол тэгсэн. Яг ингээд ашигнда орсны дараа тэр зүйлс айгүй сонирхолгүйч болж малаал ч юм уу те. Ер нь нэг тийм би физиологи идэх буурж муураад ч гэх юм уу. Нэг тиймэрхүү төрлийн юмнууд надад ингээд хаяа тохиолдоо л идэгий. Тань тийм тохиолдсон уу? Үгүй юу. Тийм үргэлжлэлээр үргэлжлэл. Яг аялах бол гоё те. Бусдаар одоо юу гэдэг чи. Хувийн амьдрал ямар нэг асуудал гарахгүй болохоор болж байгаа гэсэн үг. Хувийн амьдрал асуудал гарахгүй байх чинь гоё л доо. Өөрийгөө амаргаал явчихын бүх юм хэвэн л. Би одоо яг ингээд хийдэг байсан зарим нэг юмас өөдөд байгаа байхгүй. Тэдэн дээр олъё гэсэн тийм бодол толгоноос алгуулчихж байгаа байхгүй юу? Ямар нэг одоо мөнгө бодох нэг стресс байхгүй болчихсон гэсэн үг байхгүй. Тийм учраас олсон байсан ч гэсэн одоо ингээд олоод байж болох юм чинь гээд. Ямар хуучин тий хэрвээ натан зах зээл ажил хийдгүйсэн бол энэ компанид орж нэг жил гүрэж нэг бонус авах гэл бөө бодол байна шүү дээ. Хичээх мичээх. Тэгвэл энэ дээр тийм баг болчих жоох байхгүй.
51 талаар өөрхөн нэг сэтгэл зүгээ ингэж жоохон цааш нь чичнэ гэсэн. Одоо би нэг ийм л ярих гэдэг л да. Жишээлбэл би оюутан байхдаа би ч одоо саяхан л оюутан байсан юм шүү дээ. Оюутан байхдаа жишээ нь надад нэг 50k байсан бол би тэрийг айгу гоё үрэх гэж хичээгээд тэгээд айгу сонирхолтой байдлаар тэрийг үрж дуусгасан байхгүй. Одоо болохоор 50k яг гоё үрж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо нөгөө аз жаргал авах стандарт нь өндөрсөн юм болоо гэх юм. Одоо нөгөө чинь гормоноос хамаардаг л та. Ингээ ярих нөгөө мэрэгжлийн онцлогтойгоо адилхан гарч ирэх гэдэг шиг байна. Зүгээр одоо нэг тиймэрхүү юм. Одоо шил би PC дэх байсан болвол PC-нд амар дуртай байгаад би ингээд PC дэгтэй амар аз жаргалтай байдаг. 10 дад харуулж PC дэгтэй ингээд тэр 10,000 төгрөгийн оронд ирж байгаа тэр PC-ний цаг бол надад амар гоо үн цэнтэй байна шүү дээ. Тэгвэл одоо ерөөс тийм юм байхаа болоод ирэхээр өөр сонирхол хайх хэрэгтэй юм байна. Тэргээл бодж эхэлж мэхлээр ингээл одоо яг зүгээр хүн хөгжиж байгаа хэлбэр ч юм болов мэдгүй. Ер нь тиймэрхүү юм байсан уу л гэж зүгээр л юм сонирхлын журмаар л юм асуу. Гадагшаа явж ер нь л аялах их сонирхол боддог байсан. Аха. Одоо тэгээ сүүлийн 3 жил хугацаанд би 4 баг 5 дахь авчиж ирсэн. Аха. Одоо аялахаас үүдж гинөө. Гүү, аялахаас. Харин аялахаас бол үүдхгүй шүү дээ. Үүдхгүй сайхан юм. Аялах бол тустай асуудал. Тийм болохоор ингээд капитал байна гэсэн үг юм. Нэг асуудал алгаал гэж байна те. Яг оюутан байхдаа бол гадагшаа яв сурах гэж боддог. Эсвэл ажил хийх гэж бодож байсан үе байсан. Аха. Гэхдээ би нөгөө Монголд байх юм сонирхолтой өнцөг үзэлтэй юм шиг. Харин тийм нэг тийм Монголд байх арга гоё те. Гадны бодлолол ингээд яваад мөнгө хийх нь хийж байгаа хийхгүй л байгаа шүү дээ. Монгол ч гэсэн ажил хийгээд амжирч болж л байгаа. Болоод л байгаа шүү дээ. Тэгээ юу модч байгаа юм. Санал нэг бай. Би бас яг санал нэг байна. Манайд 12 жил гадаад солонгос явж ирсэн. Тэгээ би тэрийг адилхан л байж шүү дээ. Ялгаа байхгүй. Би Монголд байсан тэр гадаад явчихад ирсэн. Тийм болохоор өөр өөртөөх нь бодлоор л хийж зүгээр л шүү дээ. Яаж ч тэгвэл нэг амар асуудал байхгүй л юм байна те. Мөнгөтэй олчингууд ч ийм байна гэж бодож яг тэр бодсон шиг биш байсан тэр тийм бол байхгүй юм те. Яг хөө зоржсэн юмнуудаа хийгээл баг багаар яваалах гэсэн үг. Алхамар. За одоо тэгээд таны амьдралын цаашд бодож байгаа төлөвлөж байгаа зорилтууд юу байна? Олон улсын давсан гарах сонирхол байна. За. Олон улсад энэ нөө тэрэтүүдийн тэмцээн аявих болдсон билээ ер нь бол. Брокерууд зохион байгуулдаг, өөр улсаар ч мааз гэд зөндөө олон болдсон. Яг хал зуршилтэй гэдэг 7-оос 14 хоног. Бодод би ингэ асууж харилж идэг тийм тэмцээн хийдэг. Зөө. Тэнд Монгол хүмүүс тийм яг тэмцээнд орж байгаа гэсэн юу сонсоогүй. Тийм болохоор ер нь анхных нь байх гэж үздэг гэл. Nice. Аль 2 жилийн өмнөөс би бодоо явсан. Тэгэл бодсоор явчихлаа. Ер нь бол нэг тэрийг л биелүүлчихэл тийм зорилго байна. Ингээд тогоон дотроо ингээд Монголтай алцах биш. Адуусын зах зээл монголчууд гэсэн тэр идэж болдог гэсэн тийм мессеж олон улсын зах зээлд өгөх тийм сонирхол байгаа. Тэрнийхэн төлөө хичээгээл яваад байна гэсэн үг нь суралцаад. Ерөнхийдөө бол ер нь болчих болов гэж бодоод шүү дээ. Ер нь арай хугацаанд 1-2 жилийн дотор бол. За nice. Үзэд үзчмээр л байна өөрийгөө сараад. За nice. Тэгэхээр одоо бид нар удахгүй харж магадгүй байх нэ. Тэр орчих юм бол гоё хуваалцаарай. Ямар хоо юм болоод юу болж юм те. Тэгэхээр ч одоо юу гэсэн 7-14 хоног гэхэр чинь тэр ч одоо дандаа скальпруудын тэмцээн юм уу? Тий, ер нь бол тэгэл нэг хэдэн тодорхой хэмжээний данс өгвөл тэрийг өсгөх тэмдэглэдэг юм шиг л. Тэр ч одоо жишээлбэл position trader-ууд бол баг орохгүй шахав. Орохгүй гэсэн үг шүү дээ. Нөгөө байнгын би энийг хараад шууд нэг заатан дотор хийдэм бэл. Хит хитэн бичлэг үзчихсэн. 3 жилийн өмнө л үзчихсэн. Тэгээд ийм тэмцээн болдсон мэгэд брокеруудаас асуусан чинь болдог шүү дээ гэдгийгсэн. Тэгээд тухайн брокерийн тим хүмүүс ингэ зохион байгуулалт юм билээ. Нийт дундаа эсвэл Азийн бүс, зүүн бүс, Европын бүс гэдэг. Тэгээд шагналын сан нэг өндөр бидэг юм. Зөө. Nice. Тэнд орж исэн нэлээд олон хүмүүсийг харсан гоё юм шиг санагдсан шүү дээ. Тэгэхээр монголчууд тийшээ орж байгаа юм харагдахгүй байгаа болохоор тийшээ орол зүгээр юм л гэж бодоод байна. Вэртээ одоо тэр төрлийн мэдээлэл надад бол юу ч байхгүй шүү. Би юу ч мэдэхгүй юм байна. Төв төрөл нэлээд мэдлэг гэдэг. Одоо Монголд цахим спорт явахгүй байж байгаа сүүлийн 10 жилийн хугацаанд өсөлтөө уналтаа байж байгаа нэлээд л хурдан гараад ирж тогтсон. Тийм болохоор сүүлийн 3-4 жилийн хугацаанд бол тэрийдрүүд нэлээд их болсон байгаа Монголд. Тийм болохоор эндээс тийм алуун ус төр хүчээ үзэж байгаа хүмүүсээс байж магадгүй чимээгүй мундаг тэрийдэр зөндөө бид юм билээ шүү дээ. Тийм зөндөө байгаа тий. Хинээс ч хамаарал хасах байдаг тий. Тэгэхээр тийм хүмүүс байдаг гэж бодоод ихтэй би ер нь бол нэг сонсож байгаагүй. Тийм болохоор яг олон улсын тийм тэрийдэртэн тийм тэмцээнд орох сонирхолтой байна. Ямар ч тэрний төлөв хичээл явж байгаа. Одоо тэгээ бас нэр бас юм юу гэж шүү дээ. Тэрэнд бол танд амжилтсан. Амжилтсан. Заавал байр эзлээрээ. Нөгөө нэг юунууд таны сая хэлэхэрч би бодлоо л доо. Одоо нөгөө юу гэдэг штэ. Чимээгүй амжилттай трейдерүүд байдаг. Зөндөө л хэдийн байлээ. Тэнгүүд
хүмүүс одоо баг нөгөө юу болчих гээд байна л да. Миний коммент энэ төр бас ингээл орж ирдیں۔ Үнэхээр ашигтай ярилцаач юм бол тэгээд өөрөө тэрийг хийгээд дугаа яваач гэд. Та жишээлбэл яагаад одоо ингээд юм сошиал дээр бусдад туслахыг ингээд хүсээд сигнал өгөөд ингээд байж идэв. Таны яг яагаад ашиггүй болохоор юм уу? Эсвэл бол одоо үнэхээр тэр комментуудтай адилхан ашиггүй болохоор юм уу? Эсвэл танд өөр бодсон бодол байгаад идэв юм? Энэ зохицол дээр өөрөө аягүй их алдчихсан болохоор тэгээд нэлээд олон урт хугацааг зарцуулсан гэсэн үг юм бол 4 жил чи бол богино биш байхгүй юу? Суралцж байгаа хугацаанд өдөр сүмээр сууж байгаа. Над чиг ийм хүмүүс зөндөө их байгаа их гэд тэр хүмүүст ингээд тус болоод ядаж миний туулсан замыг арай бага хугацаанд туулвал тэд нар чи арай стресс багтаа шүү дээ. Тийм болохоор ингээд бодит би ингээд туслах гэж хүмүүст үнгөө өгдөг, үнгөө мэдээлэл өгдөг. Тэгээд тэр хүмүүсийн мэдрэхийг юу мэдрэхийг бодохоор л амар хэцүү байдаг. Тий, зөндөө л юмтай тулгарч байна. Гэтэ яг ямар ч гэсэн би ингээд байнга л энэгээр л би ямар ч энэ юугаа бол өөрчлөхгүй. Тэг хүмүүсийг би ямар хүмүүсээс мөнгө төгрөг аваад гэж юм биш. Өөрийнхөө мэдж байгаа юм бусдад үнгүү төгрөг би адилхан үнгүү энэ зах зээлээс олоод авсан юм чинь. Тухайн хүн өөрийн дал болох гэж нэлийн асуудал болох байхгүй. Зөвхөн би заагаад тэр хүн мундаг харилцаж чинь болохгүй. Өөрөө давтаж олон удаагийн оролт гаралт хийж сайжрах болохоор хүмүүст мэдж байгаа мэдээлэл багч гэсэн амаг өгөө явж гэсэн бодолтой байдаг. Тийм болохоор юм Telegram групп юмудаа бүгдөө ингэ фри явж идэг гэсэн үг юм л. Гэтэ та яг 2 3 удаа ярихдаа үнгүү гэж ярьж байгаа байхгүй. Миний бодлоор нөгөө эсрэг байр суурьтай байгаа шүү дээ. Тэгмэд одоо тань дээр нөгөө нэг хүмүүс сигнал гоё дагч чадахгүй нэг яриад байгаа хүмүүс чинь одоо за надаас энэ хүн гарлаа. Энэ хүн сигналаараа ингээд хийлээгээд ингээд тогтмол таныг яг ингээд дагаад ингээд явж байгаа хүмүүс хэрэг байна. Юу нэмэгтэй хүмүүс их байдаг. Нэмэгтэй хүмүүс мундаг те. Одоо ингээ юу ч ингээд энэ тентхий ингээ сургалтанд суугаагүй мөртлөө зөвхөн ингээд сигнал өгөөд ингээ хараад орж гараа сурчаад зүгээр сигнал дагаа сурцсан зүг. Өөр юм өртөө хийдэг. Гэтэ ашигтай ярилцдаг. Хүмүүс эрэгтэй хүмүүс өрн жоохон тийм өөртөө бардам сэтгэл идэм үү эсвэл шунал идэм үү ямар ч гэсэн эмэгтэй тэрээдрүүд сигнал дагаа харилцаанд орохдоо илүү сахилга баттай байдаг сайн үг. Тогтмол ашиглаж хийж идэг олготоо сайн олоо хийж идэг гэсэн үг. Одоо 4 5 эмэгтэй байгаа баянгаа. Зөө. Бүгд нэг хүн нэг жилдээ дагаж байгаа юм байна. Нөгөөдөл нь 6 сар мар ингээд явцсан гэдэг. Нэр тийм шүү. Манай сургалтаас ч одоо эмэгтэйчүүд нь цөөхний 4 5 эмэгтэй хүн байна. Бараг 4 5 уулаад бараг ер нь тэгээ хүүхдэн харж байгаа жирэмсэн гэрчээ 2 3 гэрт хүн бидэг. Тийм харин тийм. Тэгээ ихээр хийхгүй ч гэсэн памперсных мөнгө олдоо гэж баярлалаа гэж өнөөдөр юм нэг сарын бүтэн сар хичээж ажилладаг цалингаа би 7 хоногийн дотор олчлаа гэсэн үн зөндөө гарчсан гэдэг. Тийм болохоор ингээ хэрэг болох юм хэрэг болоод байна гэсэн үг байхгүй яа. Масын тод 100 хүн байлихад 10-т нь хүрч л байгаа болдог гэсэн үг. Тийм. Тэр хүмүүс үргэлжлүүлээд яваад тэрээс 90% сонирхож байгаа байлаа зэн зэгцээдсэн. Гол нь чанар шүү дээ тийм. Би болохоор одоо төлбөртөө явуулдгийн шалтгаан нь бол ерөөсөө яг та үнгүү гэдгээр би тайлбарлаад байгаа шүү дээ. Одоо яг ингээд би болохоор мөнгө харуулдаггүй. Явсноогүй юугээ харуулдаг. Тэр хүмүүс яг миний намайг яг ингээд судлаад яг үнэхээр миний бүх телеграмыг хүлээж үзээд миний YouTube-ийн плейлист руу ороод харах юм бол окей эн чинь болоод байгаа мэн гэдгийг олж харах юм л да. Тэгээ тэр хэмжээнд хүн судлаад орж ирсэн хүнийг би эхний шалгуураад авч орж ирж гин гэж бодоод байгаа байхгүй. Тэр хэмжээнд судлах хэмжээний хүмүүс бол гамбл хүн л байгаа байх юм. Тийш зүгээр сонирхогч анхлан суралцагч. Тий ингээд би улгүй судалж байгаа байхгүй, суургүй судалж байгаа. Яг тэрийг үзээд орж ирсэн хүмүүс бол гоё санагдтiin. Тэгээд нэгдүгээр тэгж орж ирсний дараа окей би ингээд яг олон хүмүүст ингээд нийтэд нь туслаад хүлээгээд ах юм уу? Эсвэл яг хэдүүнээ барьж аваад үзэлцээд за би яг ингээд энэ хүмүүсийг яг ингээд бойжуулж гаргаж ирлээ гэж бодох юм уу гэж би өөрөөсөө асуусан байхгүй. Тэгэл тэндээс бол окей яг энэ хүмүүст би яг тоочны хүмүүсээ яг барьж аваад туслая гэж бодсны үндсэн дээр хийс. Тэгээд одоо яг тэрний ч үр дүн ер нь гараад явж байгаа учраас л одоо энэ подкастыг хийж байгаа чинь тийм ялгаа байгаамаа гэдэг дахин тайлбарлаад байгаа. Зүгээр яа. За. Би бас хитэн тийм цөөн тооны хүмүүсээс бэлдээ явуулчихлаа ер нь. Нөгөө нэг юун дээрээ лайв өрөн дээрээ тий. Тийм лайв өрөн дээр зүүн хэд өрөн дээр байнга. Та сэтгэл зүйн талаас ер нь арга барил одоо ер нь сэтгэл зүй дээр анхаарахгүй байж байгаад ашигт орчвоо. Яг ингээд сэтгэл зүй дээр л ер нь. Тэг яг анхаарч л байгаа хэл та одоо юу гэх юм. Яг ингээд ажиллаад тий бичиж мичдэг ч юм ямар нэгэн байдлаар за окей би энэ сэтгэлгээгээ би ингэж засъя гэдэг ч юм тиймэрхүү юм хийсэн үү? Тэмдэглэгээ бол хийхгүй гэхдээ яг өөрөөр нөгөө нэг дотроо л ярилцаа байнгын бодоод өөртөө бодоод энийг засах болохгүй юм байна, ингэхгүй болохгүй юм байна, амархгүй болохгүй юм байна. Тухайн өдөр 2 3 стоплаас авах юм бол
зогсож явах хэрэгтэй юм байна гэсэн ийм өөрсдөө баг юмнууд ингээд өөрийнх нь тархин суулгаад явчихдаг гэсэн үг. Одоо надад нэг амар гоё жишээ байна. Миний нэг таньдаг ах. Зүгээр л таньдаг ах. Forex гэдгийг би мэддэггүй байсан. Тэгс чи хийх юм байл та. Ковид үеэр хийсэн байна. Өөрөө ч гэсэн бас тодорхой хэмжээний мөнгөтэй хүн л дээ. Тэгээд тэр хүн болохоор тэр хүн уулзч үзсэн чинь алт нэр арилдаг гинэ. $1000 арилчаад 69 болгочих. Тэгээд нэлээний татчихж үлдсэн шатаачч л дээ. Тэгээ одоо яг юугаар сурмаар байна. Яг ингээд юм номынхын дагуу сурмаар байна гэж ярьж байгаа. За яг тэр ч яг. Тэгвэл тэр хүн болохоор нэг ч техник байхгүй. Юус нэг техник байхгүй. Тэгээ нэг ганц фибо зураал тэгээ ерөнхийдөө би нүдэрээ хараад арилждаг гэж байна. Тэгвэл тэр хүн тэгээ өсгөж байгаа байхгүй. Тэгээд би тэндээс сэтгэл зүй тэр хүн бол ерөөсөө 100% сэтгэл зүгээр арилжсан байгаа байхгүй тий. Гэж харсан. Тэгэл одоо юу гэдэг нь шатах гад ирэхээр юугаа нэмждэг. Депозит нэмждэг. Тэг яг өөрөө бол тэр хэмжээний мөнгө алдсан 1000-ыг алдсан ч хамаахгүй 2000-ыг алдсан ч хамаахгүй гайгүй байхгүй. Тим сэтгэл зүйтэй учраас бараг демо дээр арилждаг юм яагаад. Тийм учраас 0.1-ээр явсараад 100000 хүртлээ 0.1-ээр 100000-аас хойш нэг лотоор яваад тэгээд одоо тим хэмжээний ашиг хийсэн хүн байд. Тэгээ бодохоор би бас бараг техник байхгүйсэн ч үнэхээр сэтгэл зүйн болцсон хүн бол бас болдгол юм байна гэж бас бодсон. Сэнийхээс нэ. Тэр гэхдээ хэсэг зураглах их удаан үргэлжлээд арилжих юм бол тэгээд алдагт хүлээж эхэлнэ л гэсэн үг байна. Тэг эцсийн дүндээ тийм ээ. Баймгийн тогтмол байна гэсэн зүйл байхгүй шүү дээ. Зах зээл чинь зүгээр 100 таамаглал дээр үнэлж орж байгаа болгож. Гэхдээ яг нэг удаан үргэлжлэх тэр зүйлээ зөвхөн яг тэр дансыг өсгсөн сэтгэл зүйгээрээ барьж явбал ашигтай арилжах ч юм уу те гэж бас бодогдоолаа. Яг шууд огт алдаагүй энэ зах зээл дээр ашиг хийсэн хүн баг бид юм. Байна. Байна. Яг огт алдаагүй ч байх л те. Нэг их хэмжээгээр алдаагүй. Тэг хэмжээгээр алдаагүй байгаа л та. Тий. Огт алдаагүй хүн гэж байхгүй болчихсон. Огт алдаагүй хүн гэж бол мэдээж байх те. Ер нь зөв сэтгэл зүй чухал юм байна л гэж бодсон. Тэгээд сэтгэл зүй дээр бас анхаарад ер нь аль болох бичиж тэмдэглэж ивэл энэ төр гэж бас бодсон. Яг би зүгээр нөгөө мэрэгжлийн өвчнөөрөө л яваад байна л да. Нөгөө юм бичгээр нөгөө хүний толгой сайн суудаг гэдэг энэ төр гэл тэр талаас таныг бас ажилласан байж магадгүй гэж тас байсан. Яг дэвтэр бичгүүс компьютер дээр юмудаа ер нь хөтлөд явчихдаг бүх юм. Харин тийм баг. Компьютерийг болоход юм. Тэрийг бол ойлгосон. Цаас хэрэглэхийг хүсдэг. Найс нөхдөд юм хэлчихсэн энэ технологи хөгжиж чадна цаасаа бичгээ байлаа. Утсан дээр хадгал мэлд компьютерийн хаалга болохгүй ингээ бэрнэ байж байна. Тийм. Та үед нэг юм чиний цаасаа энд мартаад хаяад хаалга болно шүү дээ. Нөгөө хийж сурсан дадлаасаа болоод хүмүүс тэгэл өөрийнхөө байлаар одоо ингээд дэвтэр хөтлөө явж байгаа зөндөө хүн байгаа. Өөр ажил мөрийнхөө өрөөс бишэлтэй. Тэгээ хөвчсөн юмараа л явж байгаа гэсэн хүмүүс өөр. Ядаж комом дээр ихэд клауд дээр хадгалчихлаа. Ядаж компьютерний эвдэхэд л те. Би ханаас ороод интернетээ олох харчихсан юм уу та. Би өөр давхар нэрээ нэг юу өнгөрсөн 11 сараас юу төгш яваад. 10 биш юм аа. 7 сараас хойш юм копи трейд. Та копи трейд хийж байгаа гэсэн те. Копи трейдээр өнгөрсөн эхний 3 сар бол яг алдаг оног байсан. Гэтэ их дүнгээрээс банк дүнгээр хамт яваад гэсэн. $50 $100 гэсэн үг дээ. Тэгээ нэг 7-8 хүн дагуул явчихсан. Банкаар өөргөд асгаж штэ. Тэгээ яваадсэн чинь ер нь жоохон гайгүй явж байгаа буцаага шатаад ирсэн болоод 11 сар дахиад үргэлжлүүлсэн. 12 сард 11 сараас үлээр юм байна. Дахиад нэг 5-6 дагуул явсан баг. Аваа гайгүй яваад байжсэн чинь л Америкийн сонгуультай холбоотой мэдээлэл гараад ирсэн чинь нөгөө зах зээлийн хөдөлгөөн их болоод ирсэн. Нөгөө өдөр явах цаана. Тэгэнгүүт копига төр зогсоодсон тэр үед. Одоо нэг 5 сар юм уу 6 сараас эхлээд явна гэсэн үг. Дахиад копи трейд хийх гэж байгаа юм тий. Копи трейдийг яагаад хийх гэдэг би нөх хүмүүс айханд хийх чааг эзэн хийх чааг гэдэг хэлэхгүй байгаа. Монголчууд $50 алчаад гоншгоноод идэг. $50-ыг 5 удаа 10 удаа алдчих болно шүү дээ. Хамаагүй шүү дээ. Ягаад гэвэл 11 сард би тэгж хийсэн хоо 3 4 дараалж алдаж шатаачаад 5 дахь дансыг $50 1500 хүртэл өсгсөн баг 3 өдрийн дотор. Яг типигээрээ өгөл сигнал өгöd. Ийм боломж байдаг болохоор хүмүүст ингэсэн чинь та яг тэр үед хүмүүс аявихт орж ирсэн баг. Тэгээ зах зээл амар савлгаатай байсан болохоор буцаагаад алдчихсан тэгтээ. Тэнгүүд яг энэ савлгаатай үед хэрэггүй юм байна. Ягаад бол хонуулахгүй бол өдөрт 20-30 минут өгөх ч хэцүү байх гэж тавиг. Копиг бол хаяа нэг босоо үлдээл хонуулаад маргааш нөгөөд нь хаасч болно гэсэн үг байхгүй. Синглоогоос орчвол. Тийм болохоор зах зээлийн хөдөлгөөний багасаад ирэхээр одоо 5-6 сараас орж эхэлнэ гэж бодож байгаа хэлээд. Nice. Тэгвэл тэгээд энэ гол нь копи трейд хийж байгаа шалтгаан бодол юу байгаа байхгүй юу? Олон улсын зах зээл дээр гарч ирэх ихний алхам байхгүй юу? Тэгээд нэгэнт тэднэртэй өрсөлдөж үзвэл би энэ олон улсын зах зээл дээр энэ копи трейд үйлчлэгээ бүх брокер үзүүлж байгаа шүү дээ.
амар олон дагагчтай байдаг. Тэдний хамгийн гол сул талтай юм нь статистик үзүүлэлтүүд нь дандаа хуурамчдаг. Зөндөө сутас ер нь бол 100 бараг бидэггүй гэсэн үг. Тэгэхдээ амар олон дагагчтай болохоор би тэрэнд хийгээд үзье. Босдоо олон улстай өрсөлдөлт эхлээд ихний алт маяг явж байгаа бол дараагийн тэмцээн уралдаанд ороход энэ copy trade-ийн статистик үзэл нөлөөлөх гэдэг copy trade өөр маяг хийгээд байгаа гэсэн. А бас тийм байх шүү те. Тэр бас нэг төвшөнд орох гэж байгаа бол те. Ийм бариад очих юмтай байх шүү те. Бас нэг зөндөө давуу тал байна шүү дээ. За өдөр болгон хийдэг өдөр болгон хүмүүс зүүм ороод байна. Одоо ингэж ор ингэж гар гэж зөндөө хүмүүст ингэ хийх юм гарч шүү дээ. Copy trade-ийг хэрвээ хийх амжилтайгээс орчвол би хинтэй ч харьцахгүй гэсэн үг байхгүй юу. Зөвхөн тэр хүн дагагчаа миний брокероор ороод миний нэрийг хайж ороод өөрөө дагаад өөрийнх нь саналаар л орно. Би тэр хүнд ямар нэг юм санал болохгүй гэсэн үг. Тэгвэл ингээд миний арилж ихэд ямар ч гадны нөлөө байхгүй зөвхөн би өөрийнхөө ингээд 100% арилж ийн гэсэн үг байхгүй. Тийм нөхцөл бүрдэж болохоор би тэрийг илүү түлхүү хийж явах гэсэн үг юм л бодолтой. Тийм. Тэгтээ хүмүүст үнгүү гэж байгаа юм хязгаартай юм нэг өдөр зогсон шүү дээ. Хөгшөртлөө хийхгүй. Тэгээ энэ copy trade-ийг хийх явчууд илүү хүмүүстэй харьцах нь бага болчихсон гэж боддог байхгүй. Одоо нөгөө чимээгүй сайн трейдер байдаг гэсэн би ингээд баг багаар чимээгүй болчихсон магадгүй. Яагаад гэвэл би нэг зөндөө олон хүмүүстэй харьцаал яваад байгаа болохоор copy trade илүү ашигтай, илүү өндөр өгөөжтэй байна гэсэн үг төрнө. Гэхдээ тэрийг хийхин тулд амар өндөр уур чадвар шаардлагатай мэдээ сэтгэл зүйс нөлөөлөх амар. 10 арилжаанд дагуулах 1000 арилжаанд дагуулах хоёр чинь тийс өөр. Шал өөр шүү дээ. Би нэг өдөрт $100 мө $500 ирэхэд арилжаанд орж явахаар гадны зах зээл дээр 1000 хүнийг дагуулчихлаа. 1000 хүнийг $500 гэхэд тэрний чинь 20% авахад өөрийнх нь ашиг 10-20x-ийг гараа авчиж байгаа байхгүй. Тэгнь. Нэг оролтоор. Тэгнь. Пул маржин шахснаас энэ copy trade илүү надад эрсдэл багтаа байгаа байхгүй. Би яаж эрсдэл багтаа юм хийх вэ гэдэг юм бэ? Тэгээ тийм байж нэг статистик үзүүл сайн бижиж хүмүүс гадны хүмүүс тагна. Тийм болохоор энийг төлхөө хийх бодол түрүү жилийн өмнөөс түрүү тэгээд 7 сараас хэрэгжүүлээ явж байгаа гэсэн үг. Би бас copy trade хийх гээл бодоол манай хэлээд баг. Багшаа та хийгээд эхэлжүүл зү амар зүгээр таних толгойд болчих гэдэг. Тэгтээ бас би нэг л өдөр бойлно шүү дээ. Хэрвээ хийгээд эхэлчих юм бол тэ. Тэгэл яг хаа би одоо сэтгэл зүйтэй дасгаад өөртөө ярилцаал. Тийм амар зүйл бол мэдээж биш. Сайхан дасгаад ярилцаад за яг яаж хийх үү гэж бодоол. Тэгтээ бодохдоо юм 50 бодъё гэж бодоод байна. Хүний үгээр яарчвал бодлоо. Сигнал хийдэг өгөхөөс илүү тэр copy trade хийх бол амар асар өндөр уур чадвар юу төсөвдөж шаардсан билээ. Харин тийх баха. Би сигнал өгдөг шиг гэж ядаад бол нэхлэл ороод ирсэн билээ. Гэхдээ болохгүй зүйл байхгүй л. Сэтгэл зүйл болчихвол тэ. Тэгэхээр ямар ч copy trade хийгээ явна. Тэр хамгийн өндөр өгөөжтэй. Хэдэн сар явуулсан бэ? Хэдэн сараас эхлэх юм бэ? 5 сараас юм уу 6 сараас эхэлнэ. Ямар ч 5-6 сар ял нэгээс эхэлнэ. За окей, 5 сар юм уу 6 сараас инх баяр ах маань буюу Gold Hunter маань copy trade хийх нэ. Юун дээр хийнэ? Тэр нууц тэр нууц. Би ямар ч 3 брокер дээр арилжаа зэрэг хийдэг. Аль нэг брокер дээр нь бол хийнэ гэсэн. Ямар ч 2 брокер хоёулын дээр нь тушаад үзсэн. Аль аль нь нэг нь сул талд нэг нь давуу талд аль аль нь тушаад үзсэн гэсэн үг. Олон хүн зарлахаар монголчууд олон хүн дагчаар эрсдэл өндөр байдаг болохоор эхний ээлжинд би ингэ чимээгүй хийгээд гадны зах зээлийн хүмүүс намайг таниад ороод ирээд байгаа бол эсвэл хүмүүс үнэхээр яг энэ зах зээлийг дагая гэсэн хүмүүс бол өөртөө хайгаа олцдог байхгүй хүмүүс зарлах хэрэг байхгүй. Энэ Монголд ирээд тэр юм биш үнэ гэдэг. Миний арга барил нэг түрүү хэлжсэн 3x гэдэг юмнууд бүгд хэдээр бичээстэй байдаг тайлбар дээр. Зөв. Тийм болохоор тэгж үзэх гэдэг. Тэгээ олон улсын зах зээл дээр гарч байгаа болохоор ер нь жоохон баг дүнгээр удаан хугацаанд арилжаа их сонирхолтой бод ямар ч юм болно хаа. Болно хоо. Нилээ олон хүн фейлдсэн Монгол зөндөө олон фейлдсэн байна. Харин тийм. Тэр бол надаас хойш би нэг copy trade бас нэг юм түүх өгд юм аа нэг. 3-4 жилийн өмнө нэг сургалтанд сууж исэн юм тэнгисийн дэдэг байсан. Одоо нэрийг хэлээд яхав. Нүуний сургалт онлайн сургалт гэдэг нэг сарын сургалт байсан юм аа. 2-7 хоног суугаад дандаа ганцхан юм дээр ойл дээр хэлчихдэг гэсэн бас тийм. Тэгээ би тэд болохгүй сурахгүй нэгдсэн чинь copy trade үүсгээ тэр дах хийлгэжсэн байхгүй юу. Би $1000 3 дагаа шатаа 500-аар гэж зөндөө олон шатчихсан байхгүй. Нэг шөнийн дотор багш нь өөрөө дагаж оруулж байгаа шүү дээ. Тэгээс үлдээ ингэ болохоо хайцсан байхгүй. За энэ багш хүн ч гэсэн энэ олж чадахгүй юм байна гэд. Яг би алдсан бөмбөд харамсаагүй л дээ гол нөгөө нэг заасан арга барилтай багш нь өөрөө ингэ буруу хараад тэр ягаад гэсэн үг сэтгэл зүйд амар нөлөө үзүүлсэн бид нэр бүгд лайв хийцэн. Бүгд зуг яриад орж ирсэн байхгүй. Тэгээ copy trade зүйлийг өмнө мэдчихсэн болохоор ер нь их боломжтой өнөр хувь ахуйд өндөр байдаг. Өөрөө ашигтай ярьж зүгж чадвал илүү амар хүмүүстэй ярьцахгүй гэдэг. Тийм болохоор яг тэрийг
мэдчихсэн ч гэсэн тэр хэмжээнд хүрээгүй болохоор гээд орхив байгаадсан. Тэгээ сая нодлонгоос эхлээд тэрэн рүү орж ирсэн багаар. Nice. Тэрэндээс амжилт. Copy reading-д бас амжилтсан. Баярлалаа. Тэр чинь бол бас нөгөө тэмцээнд ороход чинь л өвчтүүдийнх нь бас нэг нь бас болж өгч байгаа юм биш үү? Гэхдээ бас өөр бас зорилготой бодолтой тий. Nice. 2 том зорилго байна. Тэгээ юмсан багаар хичээгэл биелүүлэл дуусна да. Окей. За. За ингээд энэ үргээд өндөрлөх үү те. Мэдээж ивент тэтгэгчээр бол Vantage Broker хамтарч ажиллаж байгаа. Vantage Broker дээр арилжаа хийгээрэй guys. $50 депозитны $50 депозит хийхгүйгээр $50 хийгээд тэрийг 150 болгоод $100-ын free татаж авах боломжтой. Тийм урамшуулал маань стил үргэлжилсээр байгаа guys. Description дээр линк үлдээч. Тэргээр ороорой. За тэгээд өнөөдрийн зочин бол special дугаарын маань зочин манай инх хоёр ах буюу Gold Hunter байлаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.